Сайн мэцхан өөр хүмүүдэд үзэгчтэй сонсогч нараа Мета подкастын дараагийн дугаар инх эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт болохоор Ариус сэтгэл заслын төвийн захирал, сэтгэл засалчинч, клиникийн профессор Д. Эрдэнэбаатар эмч оролцож байна. За тэгээд өнөөдрийн ярилцах сэдэв болохоор сэтгэл засал ба сэтгэл зүйн зөвлөгөөний ялгаа юу вэ? Сэтгэл засалч эмч яг юу хийдэг вэ гэдэг талаар ерөнхийдөө ярилцах байгаа. За тэгээд сайн байна уу? За сайн байна уу? Танд болон сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За хамгийн түрүүнд ингээд ерөнхийдөө зочноо танилцуулах зорилгоор та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулбал анх яаж ерөнхийдөө сэтгэл судлал гэдэг мэргэжилтэд танилцсан бэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? За тэгээ хаана ямар одоо академик боловсролууд эзэмшсэн бэ ч гэдэг юм уу? Тийм. Тэгэхээр амьдрал гэдэг үгээр айгуу сонирхолтой. Би эзэж сэтгэл засалч юмч болно гэж бодож байгаагүй. Нэгдүгürt бодож байгаагүй. Нөгөө талаар угаасаа Монголд тухайд тийм ойлголт ч байгаагүй. Академик боловсрол гэх юм бол эмч анагаахны дэд сургуульд төгссөн. Тэгээд залуу эрэгтэй эмчийн хувьд залуугасаа л мөрөөдөл нь бол мэс заслын эмч, хавдрын эмч юм уу, гэмтлийн эмч юм уу болно гэж бодлыг бол их олон жил тээсэн. За тэгээд 6 дугаар курст дотор судлалаар нэг эдний эрдэм шинжилгээний ажил хийгээд тэр нь эрдэм шинжилгээний хурал дээр төрүүлсэн. За тэнгууд дотрын эмч болно доо гэж бодсон. За тэгээд нөгөө багш маань намайг надад санал тавих болов гэсэн чинь боломжгүйсэн. За нөгөө талаа би өөрөө гоогагүй. Багш маань санал тавиагүй. Тэнгууд эргээд нэлээд курстэй сургуультай дөнгөр оюутан байсан болохоор гимтлийн багш, месийн багш, хавдрын багш нар санал тавьж ирсэн. Тэгээд нөгөө миний яг тухайн үед байсан зорилго маань биш байсан болохоор би татгалзаад Дэнжи мянган зах дээр 8-ыг явьцсан. 1995 онд. За өмнө нь 8-ыг төгссөн. Тойч амьдрал хэцүү байсан. За тэгээд 1 жил 8 хийсэн. Тэгээд 95 оны сүүлээр хүмүүс солонгос явж эхэлсэн. Манай бэрэгч ах хоёр намайг солонгос явах гэхээр за яваа гэд тэгээ нөгөө залуу юмч маань 4 жил солонгост нэхмэлч хийсэн байдаг. Гэхдээ энэ хугацаа бол миний амьдралын хамгийн нэг талаар гоё, нөгөө талаар хамгийн адал явдалтай, хамгийн сурамжит үед нэг байсан. Янз бүрийн оронд ганцхан явж байгаа чинь Орос хятад тэгээ солонгос ард түмнүүдийн амьдралыг харж байгаа юм. За солонгосын тогонд 4 жил чанагдж байгаа юм. Нөгөө номын өчрөн зүгээр байхгүй тэнд байхдаа 2 хэлний солонгос хэлний дэд курс төгсөж байгаа. Нөгөө номын эрдмийн хүмүүстэй харилцаж яах гэсэн үг. Нөгөө талаар ажилчин ангитайгаа бас харилцаж байгаа. Тийм. За тэгээд 2000 онд ирсэн. Тэгээд эрэхтэй би Монголд ирээд юу хийндэ гэж бодож байсан. Ирэхээ өмнөхөө мөнгө хийж чадаагүй. Тэ янз бүрийн шалтгааны улмаас зөвхөн идэх мөнгө $750 ирсэн. Гэхдээ багасаа оюунлаг юм уу да хүүхдээсэн болохоор маш их юм уншдаг, оюуны юмыг маш их сонирхдаг байсан. Тэгээд тэнд байхдаа за Монголд очиод нэг ойдогтол сайжруулах сургалт, хурдан уншлагын сургалт явууландаа гэж зориод интернет дөнгөж гарч ирсэн. Тэгээд Оросд Москвад судлаад тийм курс олсон. За тэнгууд хажуугаар нь зөнгөөрөө гэдэг юм уу ховс одоо миний баримтлагдаг NLP буюу Neuro Linguistic Programming гэдэг сэтгэл заслын нэг урсгал байдаг. Тухайн үед гараад бас хийсэн хугацаа өнгөрсөн байсан. Гэхдээ залуу сэтгэл судлалын залуу урсгалуудын нэг байсан. За тэгээд ирсэн. Тэгээд 10 сард Москва явсан. Суралцсан. Тэгэл ойдогтолд хурдан уншлага. Тэгээд ховс, тэгээд NLP. Тэнд анхнаа суурьман тавигдсан. Зүр зөнгөөрөө гэж ойлгож болно. За тэгээд ирсэн хөтөлбөр хийх гэж тухайн үед жил болж юм чи яаж их арга зүй гэж мэдгүй. Эмч биш болсон гэж бодож байсан. Яг л намайг солонгос дахь эмчнэр лицензтэй болцсон. За би ингээд үнэхээр анагаахын салбараас арчигджээ гэж бодож байгаа байхгүй. За энд нэг суурь нь юу вэ гэхээр манай 1964 онд одоо Мобисийн Санжичов багш гэж домогт багш, Моисийн Арслан багш тэд нар бүгдээрээ 60 хэдэн онд за төгссөн бол 64 онд тухайн зөвлөлт холбоотой улсын Ленинградын Герцений нэрмжид багшийн дээд сургуулийг сургууль сэтгэл судлалаар төгссөн байдیں۔ Буюу Монголын анхны сургууль сэтгэл судлалын хүмүүс.
Тий. Миний багнаас бол багшийн дэдий А байрны 2 давхар дүнсэндээ өнгөрсөн. Сургууль сэтгэл судлалын тэнхим тэнд байсан. Тэгэл тэнд чинь Монголын анхны сэтгэл судлалынхан сурган хүмүүжлэх ухааныхан байдаг. Тэгэхээр энийг бол би ерөнхийдөө нөгөө цаанасаа зурсан зургаараа юм уу гэж боддог юм. Тэгээд Москвад сурсан чиглэл маань өөрөө тэгээд ирээд ажилласан чиглэл маань өөрөө сэтгэл судлалын чиглэл шүү дээ. Хувийн хөгжлийн одоо өнөөдрийнхөөр тухайн үед бол тийм ойлголт байсангүй. За тэгээд нэг ойдогт бол сайжруулах сургалтаа эхэлсэн, хурдан уншлахын сургалтаа эхэлсэн. Одоогийнхоор бол энэ оюун ухааны академийн Хатанбаатар байгаа шүү дээ. Тэрийг анх би хийжсэн байхгүй. Гэхдээ эмч хүн бол нөгөө муу бизнесмен. Хүнээс мөнгө авахаас ичдэг. Тэгээд хүнийг бодоод 35,000-аар эхэлсэн 6 жилийн дараа буюу 2007 онд 35,000-аар дуусаад дампуурсан. Яг амжилттайгаар. Гэхдээ энэ хугацаанд энэ ч нөгөө сэтгэл судлалын салбар болохоор сэтгэл судлалын магистр болсон 2005 онд. Тэгэл энэ хугацаанд чинь тухайн үед байгаагүй харилцааны сэтгэл судлал, хувийн хөгжлийн сэтгэл судлал нэг уншдаг юм болохоор уншаал байсан. Тэгэл жижигхэн шинэ хөтөлбөрүүд хийгээл явсан. За тэгээд дампуурсан. Тэнгүүд бодож байгаа. За одоо яах вэ гэж найзаар санал тавьсаар байсан. 3 дугаар гэх юм мессен юмч болчих юм найз тэрэг л. Гэхдээ би чинь бас амьдралынхаа 6-7 жилиг сэтгэл судлалын салбарт зориулсан. Тэг харамсалтай. Тэнгүүд заац сэтгц рүү явъя да гэд. Энд бас нэг сэн кейс парадокс юм. Ангаахыг бол би ерөөхдөө онцтой гэсэн. Тэгтээ ганцхан дунттай. Тэр хичээл нь ямар хичээл гэж бодож байна. Сэтгцээ. Яг зөв. Сэтгц. Тэгээд яг сэтгцэн резидент оронгууд нөгөө дүү багш нар байна намайг дандаа тоглох байхгүй. Ангаахт Airbag гэдэг одоо ч гэсэн Airbag-таас та шарандаа сэтгц рүү орсон тэгэл. Фид хойд нэг бодоогүй. Нөгөө тэгэл сүүлд бодох нэг зурсан зураг юм байна да гэл. За тэгээд 2008 онд сэтгэл заслын курс хичээлсэн, би орсон 20 хэдэн эмчнэр айгүй туршлагатай. Миний эмчилгээ бол бас хайрцангуй нэлээд үр дүнтэй. Яг тэгэхээр энэ хугацаанд чинь би ориг 6-7 жил сэтгэл судлалаар ажилласан. Нөгөө ховсоо хичээл дээр ашигладаг. NLP-г 2002-3 оноос бас нэг өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй оюутнуудын клуб байгуулсан. NLP-г тэднэр заадаг байсан. Тэгээ сүүлд манай шавнар гадаад энтэнд очиод ярьдгийн багшаар бид нар ч бас дэлхийн хөгжлөөс хосроогүй байсан байж таа гэж. Тий. За тэгээд NLP одоо ч гэсэн би NLP-ийн техникүүдийг айгүй их ашигладаг. Одоо өнөөдөр бол NLP дэлхийн сэтгэл заслчдын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн урсгалуудын нэг болсон байгаа. Тухайн үед бол байхгүй байсан. Нөгөө тэр үед дэлхийн сэтгэл заслчдын нийгэмлэг бол нэг 7 урсгалыг хүлээн зөвшөөрдөг байсан. Албан ёсны. Энд бол мэдээж нэгдүгээр психоанализ, гештальт, гэр бүл, морито, ховс тэгээд юу вэ санахгүй байна. Ямар ч гэсэн 7 урсгал. Тийм. Тэгэл сэтгэл засалч чин амьдрал эхэлсэн дээ. Тэгээ 2008 онд найзуудтайгаа эмнэлэг байгуулад тэнгүүд тухайн үед Монголд сэтгэл засал эмчилгээ хийдэг хүн ерөнхийдөө 2 хүн байсан. Нэг нь би, нөгөөх нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн тухайн үед шараадны эмнэлгийн оюун суран гэдэг. Тэ манай найз коллег бүсгүй. Сэтгэл засал эмчилгээний түүхийг ярих юм бол 1975 онд тухайн үеийн залуухан эмч Дорж ханд гэдэг хүн байсан. Одоо бол тэтгэвртэй гарцсан манай багш хөгшин байдаг. Маш олон жил сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал хийсэн. 75 онд Дорж ханд эмчийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар Оросд хоёрын зөвлөлт холбоот улсад сэтгэл заслын курс явуулсан байдаг. Тэгээд тухайн үеийн соц орнуудын сэтгэл засал юу байдаг байсан бэ гэхээр ховс, ярианы засал. Гэтэл барууны орнуудад бол энэ өөр голдрлоор явсан шүү дээ. Одоо 1930-ад оны үед Фрейд бидний сурснаар Фрейд психоанализ гаргасан. Тэр үед бол тухайн үед зөвлөлт холбоот улсад зөвшөөрдөг байсан. Дараа нь коммунист дэглэм гэх юм уу тогтоож чангараад хоригдсан.
Баруунд бол психоанализ маань цаашаа неопсихоанализ, Юнг, Адлер гээд хуваагдаад тэгээд дэлхийд дахна өнөөдөр гэхэд мянгад төрлийн сэтгэл заслын урсгал байж байгаа. Тэгээд дэлхийд маш их өргөжсөн. За тэгээд дорж ханд дарга маань юу гэдэг байсан бэ гэхээр ховс идэг байсан. Тухайн зүйл толботуулсаас мэрэгчлэтнүүд ирж шараадны эмнэлэгт ховс одоо архины донтолтын эсрэг ч гэдэг юм уу, мэдрэл сүлдлийн эсрэг ч гэдэг юм уу, эмчлэх ч гэдэг юм уу, ховсуудыг бол хийдэг байсан. Үндсэндээ л энэгээр хязгаарлагдсан. За тэгээд 2005 онд Америкийн Уильям гэдэг психоанализ тэгч сэтгэл засалч Монголд ирж тухайн үед шараадны эмнэлгийн бараг 20 хэдэн эмчид психоанализ 6 сарын буюу үндсэндээ 2 анги байсан бараг жил явсан байдгийг. Тэнд Монголын ингээд анхны психоаналитикчид албан ёсоор төрсөн. Дандаа сэтгцэн эмчнэр. Тийм. Мерсер сэтгэл зүйч тэнд байдаг баг. Тийм. За өнөөдөр сэтгэл судлалын түүхийг ярих юм бол би ихнээс нь бараг л 70-аад оноос нь ярьж чадна л да. Тэгтээ энэ бол хэрэггүй баг. Сэтгэл судлал маань Монголд эхлээд мэдээж боловсролын сэтгэл судлал чиглэлээр явсан. Тэгээд онцлог хэн хаан юу хийжсэн би чинь тэр тоонд байсан юм чаа. За тэгээд 2008 онд сэтгэл засалч юмч болчоод эмнэлгээ нэлээ. Их 7 хоногт 10 хоногт нэг ганц хүн ирүүлэх юм. Өөрөндөө ганцаараа сон. Тэгээд юм аашна. Янз бүрийн зүссэн бүрээр нь. Тэгээд ирж байгаа хүмүүс нь юу гэхээр за симүтэ эмчнэр явуулна, эсвэл нөгөө найз эмчнэрийн дэндээс, эсвэл эм тэнд тухайн үед бол дахиад нөгөө маркетинг маш их хийдэг байсан. Зурагтаар худалчинд бараг сууг болгоноор гарна, соён сэтгүүлээр гарна гэл одоо нэг шиг маркетинг. Юу маркетинг өөрсдөө л хүн амтнаас ингээл гуйгаал нөгөө телевизийнхнаас нэвтрүүлэг чин орой сэтгүүл дээр чин гарын ярилцлага өгье гэл тэгж удаг гэсэн. Сэтгэл засчод байна гээл. Тэгэл ойлголт ч харьцангуй баг нөгөө сэтгэл засч дээр очно гэхлээр хүмүүсийн дийлэнх нь би ямар галзуу юм уу солиот юм уу эсвэл чи галзуурсан юм уу гэж нөгөө явж байгаа хүнийг хайхдаг. Тийм хүмүүс үнэхээр тулгамдсан асуудалтай хүмүүс ирнэ. Эсвэл нөгөө мэддэг гадаа дотоод байсан те. Тэгээд энэ тэндээс сонссон тийм хүмүүс ирнэ. Нөгөө талаар эмнэлгүүдээр явж нөө засал хийдэг байсан. Тэр үед 8 онд бас нэг болсон явдал юу гэхээр хавдар судлалын үндэсний төвийн бие зөвлөх болсон юм. 7 жил байсан. Тэнд бол яг үндсэндээ хэмнэлцүү сэтгэл заслал хийн, хөнгөвчлөх тасагт ажиллана, нөгөө ертөнц рүү хүмүүсийг зөвөр багтаагаар явуулна гэдэг. Бүх төрлийн хавдартай, бүх шатны хавдартай хүмүүстэй ажиллана. За дээрээс нь ихний алгасын төвд нөгөө жирэмсэн эхчүүдтэй бас ажиллана. Жирэмсэн одоо хордлого гэл. За тэгэд мэдээж надад чинь хүүхдүүд ирнэ. Мэдгүй гэж явуулж болохгүй дахиад судална. Манай сэтгцийн хүмүүс ирнэ. Гих мэтчлэн. Ирсэн хүн болгоны асуудлыг шийтгэл уншсаар байгаад нөгөө ядуугийн зовлонгийн давуу тал нь аюу их сорсон. Өөр очих хүн Монголд л үндсэндээ байгаагүй. За тэгээд энэ хооронд маань нөгөө манай сэтгэл зүйчд маань бас одоо сэтгэл судлалын үндэсний төвийн өвөн цэцэг, инх жаргал, за одоо ханд суран, үр зайх, одоо спортын сэтгэл судлалын биемлэгийн хэн мөйс багштай. Золоо гих мэтлэн эднэр анх төв байгуулсан тэр чинь бас 800 навцаанууд. Тийм. Тэгээд тэд нар бас төлгөө өгч хэлсэн. За тэгээд мэдээж одоо гадаад сурч ирсэн гэл Наранбаатар ирсэн гэрүүл судлаач гэл гих мэтчлэн сэтгэл судлалын хүрээ бол тэлж ихсэн. Одоо сая хэлж л да сэтгэл засалч гэж ерөөхдөө хийм бэ. Сая бас та ярьлаа. Сэтгэл засалч юмч гэж ярьлаа. Сэтгэл засалч юмч. За тэгээс сэтгэл зүйч гэдэг. Одоо эдний яг одоо ялгаа нь яг юу вэ гэж байна. Сэтгэл засалч юмч яг юу хийдэг вэ? Бусдаас яг юугаар ялгаатай юм бэ? Одоо тэр сэтгцэн юмчээс ч гэдэг юм уу сэтгэл зүйчээс яг юугаар ялгаатай юм бэ? Тэгэхээр тухайн үед бол хүмүүс бол ялгааг нь ерөөсөн мэддэггүй байсан. Харин сүүлийн үед бол ер нь бас мэддэг болоод байна. Янз бүрийн шугамар.
Үнэхээр эдгээр бол мэрэгжлийн үед бол ялгаатай. За сэтгэл зүйч гэдэг маань сэтгэл судлалын бакалавр олгодог сургууль 4 жил сураад сэтгэл зүйчийн бакалаврын диплом авсан хүнийг бол сэтгэл зүйч гэж байгаа. За энэ дээр гадаад бол эмнэлзэн сэтгэл зүйч гэж бас байгаа. Гэхдээ салбар болгон сэтгэл зүйч байгаа. Гэхдээ гадаад эмнэлзэн сэтгэл зүйч болохоор 6 жил сурдаг. Үндсэндээ ангахтай адилхан жил сурдаг гэсэн үг. Өвчнөө үздэг. Тэгээд яг л сэтгэл судлаа үздэг. Тэгээд 6 жилийн дараа эмнэлзэн сэтгэл судлаач болж төгсдөг. Монгол тийм боловсрогч бол бас байгаа. За сэтгцэн эмч бол ангахын дэдийг 6 жил сурж төгсөөд эмчилгээ гэрч муугаар төгсөж болно. Дараа нь сэтгцэн эмчийн 2 жилийн резиденс буюу нарийн мэрэгжлийн курс хийгээд 8 жилийн дараа сэтгцэн эмч болно. Тэдний ажлын үрээ бол ерөөсөө яг цэвэр сэтгцийн өвчин эмгэгтэй зарим талаар сэтгцийн тулгымцсан асуудалтай хүмүүстэй ажиллах. Ажлын загвар юу гэхлээр өвчтөн ирлээ, асуумж авлаа, шин тэмдэг хамшинж, өвчнийхээ оншийг тавилаа, эмчилгээ авчлаа. Ийм эмчилгээ ер нь бол дийлэнх. За тэгэд бусад нөхөн сэргээгч гэдэг юм уу? Бусад эмчилгээнүүдийг бичдэг. Тэр хэмжээнд ажилладаг хүмүүс. За нөгөө сэтгцэн эмч нь дахиад 6 сарын сэтгэл заслын курст суугаад сэтгэл засалч эмч болж байгаа. Үндсэндээ нэг 9 жил сурсны дараа тэр орчин нөгөө сэтгцэн хэмжээр заавал ажилласан байх хэрэгтэй. Ер нь нэг 2 жил. За нэг 10 жилийн дараа ч юм уу сэтгэл засалч болж байгаа. За сэтгэл засалч эмч бол би өмнө тэр нөө Москвад сурсан гэсэн шүү дээ. Тэр нөө 2008 онд албан ёсоор Монголд сэтгэл засалч эмчийн курс сураад одоо лиценз авсан, диплом. Тийм. Тэр үед биднэрт юу заадаг байсан бэ гэхээр Бямсран багш маань байсан. Мэдээж ховс зааж байгаа. Аатай буюу өөрөөс гарах, өөрийгөө ятгах дасгал. Тэгээд нөө Бямсран багш маань тэр 2005 оны курс суусан байсан. Дээрээс нь суралцаад бас янз бүрийн хөтөлбөрт хамрагдаад биднэрт гэр бүлийн засал, гамшигын үеийн засал, психодрам, психоанализ үндсэндээ 6-7 төрлийн хичээл орж байсан. Тийм. Тэгэд тэднийг үзээд сэтгэл засалч эмч болж ирсэн. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө 2010 оноос би өөрөө сэтгэл засалч эмчнэрийн курст хичээл ороод эхэлсэн л дээ. Одоо өнөөдрийг хүртэл 16 жилтэй. Эмчнэрт яг эрүүл мэндийн хөгжлийн төв, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо багш гэж явдаг. Гэрэт багш тэгээд хичээл ордог. Тэгэхээр за энэ дэр одоо тэр үед бол яг бас нэг ойлголт байсан, сэтгэл засалч гэдэг ойлголт дэлхийд байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор бол сэтгэл заслын курсыг дүүргэсэн сэтгэл зүйчид, нийгмийн ажилтан, хүнтэй ажилдаг мэрэгчлэнүүд сэтгэл заслын курст сураад тодорхой кредит цуглуулах юм бол хэдэн кредит үлээ ямар ч нэг 200 нэг 2 жилийн сургалт тавьцаа. Тэгэх юм бол сэтгэл засалж болно. Сэтгэл засалж эмч биш, сэтгэл засалч гэсэн үг шүү дээ. Эмчээс өөр мэрэгчлэн. Гэтэ бас л адилхан psychotherapist. Тийм. Тэгээд Монголд тэр ойлголт байхгүй байж байгаад 2000 за ялангуяа тэр 10 хэдэн оноос ерөнхийдөө анхны арт терапист гэл гадаад мастерэд нусгээд тэ сэтгэл заслын курс төгсөөд ирсэн сэтгэл зүйчэд ирдэг болсон. За тэгээд тэр маань цаашаа хөгжөөд ялангуяа энэ ковидоос хойш ковид гэдэг бол манай салбарыг бол ерөөсөө дэлхийн хэмжээнд за тэр дундаа Монголын хэмжээнд сэтгэл судлал, сэтгэл засал гэдэг чинь хамгийн хэрэгтэй юм биш гэдэг ард түмэнч ойлгосон, төр засгийнхан ч ойлгосон. Тэрийгэ дагаад манай салбарын нэр хүнд эрс нэмэгдсэн. Одоо бол үндсэндээ брэнд, тренд, мод одоо юу гэдэг. Тэ зүгээр гэхэд л одоо миний сонсноор багшийн сургуульд бүх курст нь 1000 хэдэн моист 1100 сэтгэл судлалын одоо
салбаргүй ангигүй дээд сургуулиуд ч үнд байхгүй болох гэдэг шиг. Тий. Гэхдээ мэдээж энэ бол байх ёстой. Гэхдээ тодорхой хугацааны шалгуурын дараа чанартай нүүд нь үлдэнэ. Нөгөө талаар нөгөө сэтгэл судлалын төвүүд маань мэдээж тэнцэн боловсралтай хэл устай хүмүүс байгаа. Гадаадаас багш нар өөрж авчирж өөрсдөө бас энэ тэнд сурдаг болсон сэтгэл судлаачд. Тэгэхээр өөрсдөө сэтгэл засалчд болсон. За одоо хамгийн сүүлийн жишээ гэхэд л одоо нодон уржнангаас эерэг сэтгэл заслалын курсууд Монголд хичээлж эхэлсэн. Одоо Номын Баришанов тэнд бас өөрхөд өвдөр хичээллүүлж байгаа нэг салбар. Медик манай сэтгцэн эрүүл мэндийн нийгэмлэг бас өөр дээр хичээллүүлж байгаа. Тэнд бол эмчнараас гадна бусад мэргэжлийн хүмүүс байгаа. Тэгэхээр өнөөдөр бол Монголд сэтгэл засалч гэдэг бас шинэ мэргэжил үүсчлээ гэж ойлгож болно. Зөв. Сэтгэл засалч гэж байгаа маань сэтгэл засалч эмчч гэж бас байгаа маань тийм ээ. Сэтгэл зүйч гэж бас байгаа. Зөв. Тэгэхээр сэтгцэн эмчээс сэтгэл засалч болж ивэл сэтгэл засалч эмч болох нь шүү дээ тийм ээ. Зөв. За баг миний дараагийн нөгөө асуултанд баг хариулчих шиг боллоо дөө нөгөө сэтгэл засалж болохын тулд ямар академик туршлага боловсролын зэрэг хэрэгтэй вэ гэсэн асуулт байсан тийм. Энэ дээр яг нэмж хэлэх зүйл байгаа бол одоо жишээ нь би болохоор мөст болохоор сэтгэл судлал гэдэг одоо индекс нь тийм нэртэй байдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл судлаачаар төгсөөд байгаа байхгүй. Тэгэхээр надад миний өнцгөөс харахад бол сэтгэл зүйч гэдэг баг хол юм шиг санагдаж байгаа байхгүй. Сэтгэл зүйч гэхээр бүр хол санагдаж байгаа байхгүй. Би чинь зөвхөн сэтгэл судлаачаар л төгсөж байгаа тийм. Тэгэхээр энд нэг юм ойлголт байгаа. Зөвхөн нэр томьёоны хувьд аваад үзэх юм бол одоо psychology, biology, astrology, physiology, logic гэдэг үг байдаг шүү дээ. Логи, психолог ч гэдэг юм уу те. Биолог, логос. Энэ өвчин өөрөө судлал гэсэн үг тийм үү? Тийм. Гэж бодох юм бол тэгэл бүгдээрээ сэтгэл судлаачтай байгаа байхгүй юу? Одоо жишээ нь Оросч гэдэг юм уу, гадаад ч гэдэг юм уу, сэтгэл зүйч, сэтгэл судлаач гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Зүгээр бүгдээрээ л психолог, psychologist. Миний бодож байгаагаар бол энэ нэр томьёоны асуудлын ялгаа гэж байгаа боловч манайхан бас нэг ялгаа гаргаад ирсэн байдаг те. Сэтгэл судлаач хэм судалгааны ажлын сэтгэл зүйч гэвэл юу лээ? Зөвлөгөө сэтгэл зүйч зөвлөгөө өгнө. Тий. Яг хөө тэгж бас болох л байх л та. Тийм. За тэгвэл одоо сэтгэл засал гэж юу вэ гэсэн асуулт руу орё. Одоо psychotherapy гэж нэрлэдэг тийм ээ. Сэтгэл засал гэж юу юм бэ? Тэгэхээр энэ сэтгэл засал уу, сэтгэц засал уу гэж асуулт гарч байна. Ер нь бол сэтгэц засал гэдэг рүү бол би илүү явдаг. Яг гэвэл за энэ өмнөх шатнууд сэтгэл зүйн зөвлөгөө гэсэн ойлголт байгаа. Тэ. За яг psyche гэдэг ойлголтоор аваад үзэх юм бол нэг л усаагаад байгаа шүү дээ. Тэ. Сүнсч гэдэг юм уу, сэтгэлч гэдэг юм уу, сэтгцч гэдэг юм уу, ямар санда psychology гэж байгаа, psychiatry гэж байгаа. Psyche гэдэг юм байж байгаа байхгүй юу? Тэ. Тэгвэл энэ дээр бас нэг монгол хэлний бас нэг онцлог гарч ирээд байгаа юм. Тэгвэл сэтгэл нь гэж юу юм бэ? Сэтгцэн гэж юу юм бэ? За сэтгэлгээд аваад үзэх юм бол миний бодлоор тэгтээ буруу байхыг үгүйсэхгүй. Тэгтээ зөндөл боддог л асуудалтай. Одоо миний диплом дээр сэтгэл засалч гэж байгаа. Эрүүл сэтгэл зүйн одоо манай ангаахын бол сэтгцийн тулгамдсан асуудалтай гэж ярьдаг. Нөгөөдлөр сэтгэл зүйн тулгамдсан асуудал. Тэгээд сэтгцгийнхүүд илүү гүнзгий нөгөө өвчин тал руугаа. Сэтгэл хэм бол сэтгэл хөдлөл, мэдрэмж гэдэг юм уу те. Сэтгэц гэх юм бол магадгүй удаал тохомсор unconscious тал руу ч гэдэг юм уу. Тийм мэдрэмж төрөөд байдаг. Гэхдээ бодгол асуудал байх л та. Илүү хүндэрсэн л гэж одоо гэж над буугаад байдгийн те. Гүний төвшнээ. Тэ. Энэгээр ялгаатай байх. Тэгэхээр би бол сэтгэл засал гэх юм бол арай хүн сэтгэц засал гэх юм бол арай хүн нөгөө өвчтэй хүмүүс төр хийдэг. Засал руу төгөх юм л гэж боддог. Зөв яхахгүй нөгөө Монголд энэ салбарч бас хөгжөөд удааг байгаа тийм ээ. Тийм учраас энэ талаас
одоо нэр томьёон дээр хүртэл ингээ асуудал гарч эхэлж байгаа юм л да. Орчуулгын номнууд ямар хөө байдаг лээ те. Нэгэн дээр нь ингээл одоо даалдах ухамсар гэсэн, нөгөөдгөн дээр нь ухамсаргүй гэсэн, нөгөө тал дээр нь одоо үл ухамсарлахгүй гэлэлцэн. Аль нь чи ингэдэг юм гэдэггүй те. Яг бүгдээр яг нэг зүйлийн талаар яриад байгаа юм эсвэл тус-тустай зүйл яриад байгаа юм уу ч гэдэг юм уу. Тийм. Тэгэхээр энэ дээр нэг ийм л сая дээр нэмэхэд одоо жишээ нь behavior гэсэн үг байгаа. Орсоор поведение. За манай ангаахын багш нар бол төрх үйл гэдэг. Сэтгэл судлаачд маань зан үйл гэдэг. Тийм, зан үйл. За тэгвэл behavior гэдэг чинь өөрөө процессын үед юу юм бэ? Тухайн хүн тухайн нэг ч хугацаанд хийж байгаа үйлдэл. Тэ би гараа өргөлөө. Би хоол идэж байна. Энэ бол ангаахаар бол төрх үйл. Хийж байгаа үйлдэл. Сэтгэл судлаачд маань зан үйл гэж. Тэгвэл зан үйл гэж юу юм бэ? Зан үйл гэдэг маань бүлэг хүмүүс тодорхой түүхэн хугацааны турш олуулаа бүлгээрээ уламжлагдсан ирсэн хийдэг үйлдэлүүдийн цогц. Жишээлх юм бол хормын зан үйл, бөөгийн зан үйл, томор навж штэ тэ, шашны зан үйл гэх мэтчлэн. Тэ. Тэгэхээр би ч өөр нөгөө багасаа л орчуулах гэсэн л дээ. Тийм болохоор энэ үгний сонголтын дээр өөр маш энзэг ханддаг. Тийм болохоор яг өөр чинь сая хэлдэг даалдах ухамсар ухамсаргүй юу гэл. Тэгэхээр одоо би сэтгэл зас жимчийн хувьд ажилдаг цар хүрээ маань өөрөө ухамсаргүйгээс өөр төвшин. Гэхдээ мэдээж CBT одоо CBT гэдэг нь үлдээ cognitive behavior therapy. Энэ дээр болохоор манай багш нар төрх үйл таны мэдхүйн сэтгэл засал гэж. Сэтгэл судлаач маань зан үйл таны мэдхүйн сэтгэл засал гэж байгаа. Гэтэл энэ маань cognitive за таны мэдхүйг нөрд нь оруулж болно. Behavior гэдэг үгээр дахиад гараад ирж байгаа байхгүй. Тэ. Гэх мэтлэн энэ ойлголтын тэгэд би нэг дандаа ярьдаг юм бол энэ мэрэгжлийн тэ нэр томьёог нэгдмэл ойлголтод хүргэх. Одоо ер нь бол нөгөө нэр томьёоны комисс гэж тэр үед байсан. Одоо анаах дээр байдгийн. Ямар нэг магистр тэ ажлаа хамгаалах юм бол, доктор ажлаа хамгаалах юм бол тэр диссертацид байгаа шин нэр томьёог заавал анаахын дэрэгдэх нэр томьёоны комиссаар оруулдаг. Хуучин бол шинжлэх ухааны академи хэл шинжилгээний хүрээлэнд тэ бараг боловсролын яамны хамтарсан тийм нэр томьёоны комисс гэж байсан. Салбар болгонд ямар нэгэн ширээ нэр томьёо орж ирлээ гэхэд тухайн салбарын шилдэг эрдэмтэд хуралдаж яагаад тэр нэг нэр томьёог нутагшуулдаг. Одоогийн ингээд хамгийн том жишээл Хятад. Хятадд ямар ч одоо энэ мэдээлэл одоо за бүр хиймэл оюун ухаантай холбоотой шинэ нэр томьёо гарлаа гэхэд Хятадын хэл шинжилгээ академийн дэрэгдэх нэр томьёоны комисс нь хуралдаад за энэ Хятад даяараа яг энэ ханзаар ингэж бичиж шүү гэж нэгтгэдэг байхгүй. Социализм үед Монгол тэр байсан харамсалтай тэрнээс хойш алдагдсан. Ер нь л тэг замраг байдал. Хүн болгон өөрөөр ярьж ш та өндөр бол ялангуяа сэтгэл судлал дээр те ингээл ном болгоныг уншингод тэр хүн өөрийнхөө үзмжээр нэг ойлголтыг хүснээр орчуулдаг. За тэгэхээр энэ ухамсаргүй дээр бол бас яг тийм. За яг ингээд сонгодог утгаар нь аваад үзэх юм бол тоо талигач Фрейдээс эхлэн штэ. Тэр чин эхлээд одоо орсоор бол те subconscious подсознание даалдах ухамсар. За эсвэл доод ухамсар гэж хэлсэн байдаг. Явцын дунд нөгөөд чи өөрийнхөө тэр нэр томьёоноос татгалзаад unconscious болцсон. За тэгэнгүүт манайхан ерөнхийдөө үл ухамсарлахгүй гэдэг нэр томьёон дээр яг салбарын тэ тогтсон. Гэхдээ нөгөө даалдах ухамсар гэдэг маань ард түмний дунд тогтсон. За тэгэнгүүт үл ухамсарлахгүй гэж явангууд за одоо зарим нь бол ухамсаргүй гэж бас яваад байна. Энэ бол нэр томьёоны хувьд манай салбар гамшиг хэмжээнд байна л гэсэн. Би бол ухамсаргүй гэдгээр л мэддэг юм байна. Таныг судалж байхдаа та нэг үйлс ухамсаргүй гэж ашиглаж байгааг нь хараад ваа ямар сонио гэдэг гэж харсан. Би чи ерөөдөө өөрөө багшин дэдийн бас бүтээгдэхүүн сэтгэл судлал гэдэг утгаараа.
Тийм байгаа. Тэгэхээр гэтэл энэ бол үндсэндээ нэг л юм байгаа байхгүй. Тэ. За одоо өнөөдөр нөгөө үйл ухамсарлахыг төрсөн хөвгт гэрээ олох хэвэл нэг герман зохиолч нэг ном Монголд багтаага штэ парапсихологийн хөрөлнгийн орчуулснаар гарсан. Тэн дээр нөгөө дотор хөвгт гэдээ гараад ирсэн байгаа. За тэгвэл дотор хөвгт буюу иймэр child гэж химбэгч. Тэн дээр ч нөө янз бүрийн дүр болгоцсон байгаа дэдэг. Сайн хөвгт мөвгчлээ. Гэтэл мөн чанартай бол тэр дахиад үйл ухамсарлах болж байгаа байхгүй. Нэршлэнөр. За бүр цаашлах юм бол за түүхээр өргөжлөх юм бол өмнө нь энэ даалт ухамсарын нэтрийн ойлголтоос өмнө монголчууд дотор хүн гэж ярьдаг гэсэн. Тэ. Энэ бол мөн л үйл ухамсарлах бай. Ухамсараас тусгаар нэг юм байх юм бол тэгэл үйл ухамсарлах, даалт ухамсарч юм уу гээл нөгөөлзөлч. За ухамсарын талаар дараа нь илүү гоё хайдахтай ярилцсанаа. За тэгэхээр рекламч нэг юм. Манайх энэ 3 сарын 20-наас ахуулаад цуврал 4 лекц явуулах гэж байгаа. Хамгийн ихний сэдв нь даалт ухамсарын буюу үйл ухамсарлахын тухай бүхнийг гэсэн. Маш дэлгэрэнгүй лекц өгд. Зөв. Тэнд нь ямар хүмүүс сууж болох вэ? Хүссэн болгоно. Хүссэн бол зөв. Сэтгэл зүйчнэр сэтгэл зүйн судлаар сууж байгаа оюутнууд биш юм байна шүү дээ. Яг л гэхээр өнөөдөр ч өстө толгойтой амтай болгон даалт ухамсар гэж ярьж байна. Болгон квант гэж ярьж байна. Хүн болгон энерги гэж ярьж байна. Тийм болохоор тэр олон ойлголтыг нэгдвэл шинжлэх ухааны байр суурьнд ард түмэнд түгээх зорилготой. Тийм лекц болгоо. Зөв. За тэгэхээр 3 сарын 20 гэсэн тий. Тэр явцсан. Сүүлээр хэцүү болох юм. Одоохондоо нөгөө зар ямар нэгэн пост тавьчихлаа. Хамгийн анх одоо өстө нууцад илгэчлээ гэх юм. Зөв. За бас сонсогчд маань бас мэдээд авчлаа шүү тийм ээ. Хүмүүнээс бас Facebook хуудсын иргэдэд чагнаж ахна шүү. Тэр бол зөв лекц байхгүй. Яг өөртөө ажиллах нэг ясна баг олон хүн хамтарсан маш том группийн засал болно гэж ойлгож байна. Тийм нөгөө заслаа хийн, онцлогоо хийн дээрээс нь онлайн мэдлэг өгнө. Зөв. Дээрээс нь ховсон. 2005 онд би лекц уншихтаа UB Palace 3500-ыг ховсдчихсэн. Вау. Одоо тэгээ хэдэн зөвлөхнүүд гэл. За дараагийн асуулт маань юм байна. За сэтгэл засал тийм байд юм байна. За тэгвэл сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу юм бэ? Энэ цаадаа англиар болохоор шал өөр болчихж байгаа counseling гэдэг. Сэтгэл зүйн зөвлөгөө. Яг зөвлөгөөгийн тэгвэл ямар хүн өгөх юм бэ? Та чинь сэтгэл зүйн зөвлөгөө өгч болох уу гэдэг зөвлөгөө яах вэ? Асуулт гарч байна. Яагаад гэвэл за сэтгэл зүйн зөвлөгөөг мэрэгсэн сэтгэл заслын эмчилгээ сэтгэл зүйн зөвлөгөө бол ерөнхийдөө зоосно хоёр таштай. Сэтгэл зүйн зөвлөгөөг ихэвчлэн гэхдээ сэтгэл зүйчд өгдөг. Тэр нь бол түрүү хэлсэн сэтгцийн юм уу сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай сэтгцийн хувьд эрүүл хүмүүст. Тулгамдсан асуудал байгаад байгаа юм чинь тэр асуудлаа тэр хүн өөрөө шийдэж чадахгүй байгаа юм чинь гарц гаргалгаануудыг нь зааж өгдөг. Тэр одоо заслын зөвлөгөөний нэг урсгал. Эрүүл хүмүүстэй ажилладаг. Одоо эрүүлийн асуудал байна тийм үү? Эхнэр нөхөр хоёр хоорондоо ойлголцохгүй байна. Эцэг эх өөр хүүхдийн асуудал байна. За тухайн бие хүн өөрөө өөрийгөө ойлгож чадахгүй байна. Тэгвэл яагаад гэдэг асуултанд нь сэтгэл зүйч за дахиад нөгөө сэтгэл заслчимч зөвлөгөө өгдөг. Тэгээд зөвлөгөө авангууд нөгөө хүмүүс сэтгцийн үед эрүүл юм чин бодоод нэрээ би нэг буруу бодож исэн юм байна. Би нэг дутуу бодож исэн юм байна. Би нэг ойлгоогүй исэн юм байна. Гэт танимтгүй хүрээнд ойлголттой болонгууд бодол нь өөрчлөгддөг. Тэр чиглэл. За сэтгэл засал эмчилгээ гэдэг бол дахиад нөгөө арай илүү гүнзгий сэтгцийн асуудал тийм хүмүүс рүү чиглэдэг. За тэр хүмүүс бол өөрсдийгөө ингээд ухамсарын төвшөнд ойлгосон ч тэр асуудал нь үйл ухамсарлахын төвшөнд оршиж яадаг. Тэр зүйл ухамсараараа тэрийг удирдах боломжгүй. Одоо наацхан дөр фоби айдс тийм үү? Нийт 500 төрлийн айдс байдаг.
тэр хүн айх ёсгүй штэ гэдэг логикийн түвшинд мэдээд байгаа штэ. Гэхдээ тэр фобиад сэтгэл зөвлөгөө өгөөд үдүн гарахгүй юм. Дээрээс нь сэтгэл засал хийж байгаа хүн ч гэсэн өөрөө арай өндөр боловсралтай илүү их туршлагатай мэрэгсэн ирэх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэл байх. Сэтгцийн өвчнүүдээ мэддэг байх хэрэгтэй. Өвчний шинж тэмдэг тэ үр дагавар засгаргууд гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө сэтгэл засалч эмчилгээ явуулдаг л да. Эсвэл яг нөгөө эмнэл зүгээр мэрэгсэн сэтгэл засалчд байж болно. Тийм. Тэд нар бас нөгөө сэтгцийн өвч эмгэг үздэг. За эсвэл одоо жишээ нь сэтгэл гутрал хүн болгонд сэтгэл зүйн бүх шинжүүд байдаг. Айдсан ч байдаг. Гэхдээ нөгөө 0-оос 100% гэх юм бол төвшин янз бүр. Аз жаргалч байдаг, баярлах нь, хайр, халамж, хардалт, сэтгэл гутрах нь байдаг. Зөвхөн сэтгэл гутрал дээр ярихад сэтгэл гутрах хариу урвал гэж байгаа. Сэтгэл гутрах эмгэг гэж байгаа. Ялгаа нь юу вэ гэхээр сэтгэл гутрах хариу урвал бол бараг эрүүлтэй хүн болгонд амьдралын нэг үед тохиолддог. Ажил төрөл нь бүтгэ байлаа. Ямар нэгэн өвчин эмгэг туслаа хин нэг нас урлаач гэдэг юм уу те. Тэгээд тэр ойлголт нь юу гэхээр ямар нэгэн тодорхой шалтгааны улмаас 2-7 хоног хугацаанд сэтгэл гутралын шинжүүд илрээд шалтгаан найрлсны дараа 2-7 хоногоос хойш хүн хэвийн байдалтай орох юм бол энэ бол сэтгэл гутрах хариу урвал. Шинэ тэмдэг нь бол гутрах эмгэг шиг яг адилхан. Өөртөө итгэлгүй болно, тэ муу бодлууд бодно, идэвхгүй болно, хоол нойрны асуудлууд үүснэ гэл. Тэгэхээр ерөөхдөө үргэлжлэх хугацаан дээр яаж гарч ирдэг вэ? Тэ нөө шалтгаантай шалтгаангүй. За 2-7 хоногоос дээш гутралын шинжүүд үргэлжлээд шалтгаангүй байсан ч зөөр байж байгаа л аяндаа гутраал ирэх юм бол энд сэтгцийн асуудал дотоод шалтгаант гэж үздэг. Тийм бол энэ өвчин. Тэгэхээр сэтгэл гутрах хариу урвалтай хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд тэр хүн маань засарч болно. Бодож та нэр тийштэй ингээл зовлон гэдэг чинь төр зөөрих байж лээдэг ингээл. Сэтгэл гутрах эмгэгтэй хүнд хичнээн сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд нэмэрхүү. Энэ бол дахиад нөгөө гүний процесс. Тэгээ Зигмунд Фройдын гайхамшиг юу вэ гэхээр хамгийн түрүүнд тэр үл ухамсарлах уу гэдэг ойлголтыг тодорхой болгож өгсөн. Тэ. Юу conscious mind, unconscious mind, subconscious mind. Гурван төвшөнд тэ. За тэгээд мэдээж эго гэдэг ойлголт гаргасан. Тэр бол үнэн. Гэхдээ миний зөвшөөрдөггүй за би ч багт бас түүнээс хойш маш олон мэрэгчлэтнүүд зөвшөөрдөггүй юм нь либидо юм л. Эдипийн комплекс. Тэр л асуудалтай. Фройд ч өөрөө ч асуудалтай тааршсэн шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр зөвлөгөө заслын ялгаа нь бол тийм байгаа. Тэгэхээр заслыг бол ялчгүй сэтгцийн өвчин эмгэгтэй хүмүүст мэрэгсэн эмнэлзэн сэтгэл зүйч эсвэл сэтгэл засалч эмч. Зөв гол ялгаа нь ерөөдөө энэ байна шүү дээ, тийм ээ. За тэгвэл дараагийн асуулт нь энэ. Ямар тохиолдолд хүн сэтгэл зүйн зөвлөгөө авах юм бэ? Ямар тохиолдолд сэтгэл засал хэрэгтэй болт юм бэ? Хүн өөрөө тэргээ яг хэрхэн яаж мэдэх вэ гэсэн асуулт байна. За таны саяны яг хэлсэн зүйл дээр болохоор хугацаан дээр ялгаа гарч ирэх нь шүү дээ. Хэрэг удаа үргэлжилж үнэ гэдэг бас ажиглах хэрэгтэй байна шүү дээ. За өөр тэгвэл ямар шинжтэй нэг гэдэг хэлбэл. Тийм. Надад ч бас аягүй асуулт байна. Яг ингээд хувь хүн дээрээ те. За өнөөдөр ч нөгөө манай шинжлэх ухаанчин стандарт төрний хэлдэг мод тренд болсон учраас сэтгэл судлалын талаар сэтгцийн өвчин эмгийн талаар судлаагүй хүн худалч хүнд ховруулсан баг. За ялангуяа одоо залуучуудын донд өөртөө онш тавих хоббит болсон. Тийм энэ ч нөгөө Монголд анх удаа орж ирж байгаа тийм шинэлэг зүйл байхгүй тийм үү? Гэтэ зөвхөн Монгол шүү дээ дэлхийд бас тийм. За тийм нэг. Над дээр гэж байгаа нөхдөд чинь би bipolarтай, би OCD-тэй. Тийм. Би нарциссист гэж орж ирдэг хөх залуучууд байна. Тийм яг мэдээллүүд тэгээд амар нээлттэй тараад эхэлчихэж байгаа юм л да одоо. Залуучуудын хандлтыг хүртэл хараад одоо тэр талаар мэдээлэл бэлтгэж байгаа сайтууд одоо хуудасууд зөндөө байх. Тийм. Дэлхийд даяар. Тэгэхээр энэ бол дэлхийн тренд.
ковидос хойш ялангуяа. За сая өөрөө чи асуудаг. Тэгвэл бие хүн одоо эрдэнэтер гэдэг хүн хизээ сэтгэл зүйн зөвлөгөө авах, хизээ сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй юм болоо гэл ингээл бодно. Мэдээж тэр чин сэтгэл зүйн ямар нэгэн асуудал үүссэн байгаа тийм үү? За тэнгүүд хүн эхлээд өөрийгөө анзаардаггүй. Ингээл яваалаа юм шиг. Гэхдээ нэг л сэтгэл санаа тогтворгүй болол уурн хүрээл ядраал уйламтгай болоод ч гэдэг юм уу. Хажуу авиргных нь хүмүүс нь анзаардаг. Хүн өөрийгөө мэддэг гэдэг штэ. Гэхдээ хэлдэггүй. Гэхдээ хизээ энэ маань асуудал болдог вэ гэхээр амьдралын чанарт нөлөөлөд ирэхээр. Магадгүй ажилдаа явмааргүй ч гэдэг юм уу. Магадгүй сэтгэл хөдлөл нь аягүй огцон болоод ч гэдэг юм уу. Эсвэл гинт хөөрөөл, эсвэл гинт унаал, хүмүүстэй харилцааны зөрчлүүд үүсээд ирэхэд, ажил төрөл санхүүгийн асуудлууд үүсээд ирэхэд тэр хүн маань тодорхой нь бол анзаардаг. Аягүй олон жил явцсан байдаг. Тэгсээр байгаад нөгөөх нь үндсэндээ эмгэг рүү орчихсон кейсүүд бол байдаг. Гэхдээ тэр болгон заавал эмгэг рүү орох бол албагүй. Яг бол ямар нэгэн төрөлсөн дотоод шалтгаан байхгүй бол тэгэл ингээл гутраал хямрал. Тэгтээ мэдээж зан төлөвийн тодорхой хэмжээний өөрчлөлтөнд орчдөг. Тэнгүүд нөгөө хүн маань бодож эхэлдэг. Би нэр арай л биш байна болохгүй байна да. Эсвэл хажууд байгаа хүмүүс нь хэлдэг. Чи нэрэ болохгүй байна гэд. Тэгээд нөгөө хүн маань судалж эхэлдэг. Ялангуяа орчин үед бол. За би одоо яагаад байгаа юм бэ гэд сошиалар дүүр мэдээлэл байгаа юм чи. За тэгээд өөрийгөө ерөнхийдөө бас нэг тодорхой хэмжээгээр оншилдог. Тэнгүүд би уг нь бол ийм сул дорой хүн биш. Тэгээд өөрөө арга хэмжээнүүд авч эхэлдэг. Одоо интернетээр дүүрэн зөвлөгөө байгаа шүү дээ. Тийм. Тэгээд түмэн янзын группууд байгаа тийм үү? Аль нэг группт нь орно. Тэгээд эндээс бахан зөвлөгөөнүүд авна. Тэнгүүд зарим хүмүүст нь тэр зөвлөгөөнүүд нь үрдэн өгөөд асуудлууд нь шийдэгчдэг. Хөнгөн байх юм бол. За зарим хүмүүс нь мэдсэн ч оролцсон ч асуудлаа шийдэж чаддаггүй. За тэнгүүд мэдээж ихний ээлжинд сэтгэл зүйч рүү очдог. Өнөөдөр бол нэр Монгол бол сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүмүүс бол маш их. Сэтгэл засалч эмч бол маш сохо. Яагаад вэ гэхээр 10 оноос хойш сэтгэл заслал эмчилгээний үндсэндээ 14 курс хичээлсэн. Бүгдэнд нь би хичээл орсон. Нийтдээ 120 хэдэн эмч байгаа. Тэд нар маань бүгдээрээ сэтгцэн эмч нар. Тэгээд бүгдээрээ дийлэнх нь сэтгцийн эмчийн ажлыг л хийдэг. Яг л амархан. Сэтгэл засалч гэдэг бол толгой бол нэлээд ажиллаа шүү дээ. Тийм. Тэгэхээр сэтгэл засалч эмч яг ажиллаж байгаа эмч бол гэхдээ тэр 8 онд ганцхан биш 2 хүн байсныг бодох юм бол өнөөдөр бол олон болж байна. Манай шавнар бол би таасан төв мөвнэгээд тэгээд түрүү нөгөө мобист мянга оюутан байна гэдэг шиг нөгөө анагаахын ерөнхий төгсөлтийн дараах нөгөө курсууд байдаг резиденсууд. Тэнгүү тэр нь бас ангилалтай. Зиндата гэх юм уу? Хамгийн нэр хүндтэй нь мессихэн, зүрхнийхэн, за наасынхэн, нүүр амьсгалынхэн, за эмгтээчүүд гэл гих мэтлэн. Нэр хүнд муутай гэсэн байдаг. За тэр нь бол арьсангныхан, сүрьегийнхэн, сэтгцийнхэн. Тэр одоо яагаад гэж байна? Одоо судалж байгаа зүйл нь хүнд хүмүүнээс залж яана эсвэл хит одоо олон хүн сонирхдаг эсвэл бага хүн сонирхдаг тэрүүгээр ялгаатай гэдэг юм. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа бисаслын эмч юм бол те аюу нэр хүндтэй шүү дээ. Тэгэхээр сэтгцэн эмч юм бол ямар хүмүүстэй ажиллах вэ те? Гэхдээ дээр үед ингээл нэг резиденцийн курс нэг одоо жишээ нь 2 ч юм уу манай курс дөрвөлээ гэсэн байдаг байсан. Гингүүд тэр үед мессихэн гингүүд 30-40 үлээ байсан байх ч. Гэтэл өнөөдөр зураглал бол өөрчлөгдсөн. Өнөөдөр нөгөө арьс өнгөнийхэн маань гоо сайхны мессасл хийгээд ирэнгүүт тэдний салбар бол зүм өгчөж байгаа те. Манай салбар
Одоо өнөөдөр ихэл Симүтээр нэг курсд 20 дэмж байгаа. Тэдний дийлэнх нь сэтгэл засалж болох хүсэлтэй. Тэгэхээр бас энэ салбарт хандлага бол өөр болсон. Ирээдүйд бол мэдээж асуудал бол өөр болно. Илүү хөгжин, илүү мэрэгшин. Яг тийм болохын тулд одоо жишээ нь миний бие бас нэлээд хийх хэрэгтэй л байгаа даа л да. Хийж байгаа. За тэгэд нөгөө хүмүүс маань сэтгэл зүйн зөвлөгөө авлаа. Асуудал шийдэглээ. Нөгөө хүн хэвээ амьдралтаа орлоо. Болж байна. Тэгвэл тэр хүн маань сэтгцийн эмэгтэй хүн биш байжээ. Гэхдээ ер нь бол түрүүн хэлсэн сэтгэл зүйчид маань өөрсдөө бас нэг эмнэлзэн сэтгэл судлалын мэдлэг бол заавал байх ёстой. Сэтгцийн өвчнийг мэддэг байх хэрэгтэй. Оншилж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж сэтгцийн эмчийг нарийн биш юм гэхэд тэр сэтгэл готрох хариу оруулуу сэтгэл готрох эмгэгүү гэдгийг ядаж ялгаж таних чадвар. Төр зуурын буруу бодлоо үнэхээр дэмэрэл хий үзэгдэлтэй явагддаг шизофрени юу. Энд ч өөр заах одоо миний үчиг юм амархан л да. Гэхдээ мэдээж мэдгүй хүний үед бол манан будан дөнгөж сурж байгаа хүний үед бол гамшиг аюуц. Энийг мэдгүйгээсээ болж сэтгэл зүйчид маань ерөнхийдөө бол алдах тохиолдлууд бол байдаг. Сэтгэл гутралыг сэтгэл зүйн зөвлөгөөгөөр хэмжлэнэ ч гэх юм уу. Шизофреник онцлогоор буруу онц тавьчих гэдэг юм уу. Гих мэдчил. Тийм болохоор нөгөө сэтгэл судлал заадаг сургуулиудын удирдлага багш нарт би дандаа хэлдэг нь эмнэлзүүн сэтгэл судлалыг илүү сайн оруулах хэрэгтэй. Гэтэл энэ дээр бас нэг юм гэнэ л байна. Яагаад вэ гэхээр эмнэлзүүн сэтгэл судлал заадаг одоо энэ ч бас ялгаатай шүү дээ. Эмнэлзүүн сэтгэл судлал гэж зааж байгаа. Гинкүтээ энд бол нөгөө сэтгцийн эмэг судлалыг заагаад байдаг. Тийм. Багш маань өөрөө шарааданд очиж дадлага хийсэн үгүй юу гэдэг асуудал байна. Хэдэн өвчтөн үтсэн бэ? Өвчнөө мэдхүүгүй юу? За сэтгцийн эмгийн хажуугаар эмнэлзүүн сэтгэл судлал гэсэн ойлголт байгаа. Энэ нь бол за анагаах ухааны сэтгэл судлал гэж ойлгож болно. Бие махбодын өвчтэй хүмүүсийн сэтгэл зүйг судалдаг шинжилгээ ухаан. Одоо жишээлх юм бол зүрхний өвчтэй хүн, шигдээстэй хүний сэтгэл зүй, арьсны өвчтэй хүний сэтгэл зүйгээс газар тэнг шиг ялгаатай. За мис засалд орж байгаа мохор олгоогоор орж байгаа хүний сэтгэл зүй, хор тавдраар мис засалд орж байгаа хүний сэтгэл зүйгээс газар тэнг шиг ялгаатай. Гэх мэтлэг. Одоо астмтай хүний сэтгэл зүй тэ бөөрийн өвчтэй хүний сэтгэл зүйгээс ирсээр. Энэ болгоныг өвчин болгон дээр нь судалдаг сэтгэл судлалын салбарыг эмнэлзүүн сэтгэл судлал за эсвэл яг уу анагаах ухааны сэтгэл судлал гэдэг. Тэгэхээр энэ ялгаанууд бол харамсалтай нь Монголд бас байхгүй да. Энэ дээр нэг боловсон хүчний дутагдал энийг нь заадаг хүн байхгүй. Маш гоё төхөөрөмж аваад тэр нөгөө ашиглаж чаддаг. Яг зөв ерөөсөө яг тэр байхгүй. Зөв. За тэгвэл дараагийн асуултаас авах. За дараагийн асуулт нь юм байна. Сэтгэл засал зөвхөн сэтгцийн өвчтэй хүмүүст зориулагдсан зөвлөө гэдэг асуулт байна. За сая нэг сэтгэл засалч нөгөө эмч сэтгэл зүйн зүйч хоёрын ялгааг ингээд нэг л нэлийн ялгаа тайлбарлсан ч гэсэн одоо нөгөө сонсогчд нь бодож байгаа. Сэтгэл засалч эмч гэдэг чинь тэгвэл айгүй мундаг хүн биш үү? Тэн дээр чинь тэгвэл дандаа баг өвчтэй хүмүүс л очих юм биш тэгээ тий. Тийм бодлоо олж магадгүй. За тэгээд сэтгцийн өвчтэй хүмүүст зөвхөн зориулагдсан зөвлөө сэтгцийн өвчтэй хүн гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг асуулт гарч байна. За тэгээ монголчуудын тогтсон хандлага энэ дээрээс сэтгэл засалч дээр очих боломжийг нь бас хэр хааж байгаа вэ? Хаадаг зүйлс бас байгаа юу? Нэг нэгээр нь хариулъя. Сэтгэл засалч эмч бол сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй гэдэг нь эрүүл хүмүүс ч бас очно гэсэн үг шүү дээ. Түрүүн би хэлсэн шүү дээ. Сэтгэл заслын курст эрүүл сэтгэл зүйн үндсэн орно. Тэнгүү тэнд чин хүүхдийн, бие хүний тэгээ дээрэс нь хосын харилцааны сэтгэл зүйн зөвлөгөө бас л ордог. Тийм. Тэгэхээр сэтгэл засалч эмч гэхлээр дандаа сэтгцийн өвчтэй хүмүүстэй ажилладаг гэсэн ойлголт бол биш. За. Дараагийн нэмэр асуулт байлаа. Дараагийнх нь болохоор
монголчуудын тогтсон хандлага сэтгэл заслалч дээр очих боломжийг нь хааж байгаа юу? Ер нь бол тий. Одоо дэлхийд бол хөгжлөлтийн орнуудад ярьж байна л да. Одоо Европч гэдэг юм уу, Америкч гэдэг юм уу. Тэнд чинь нөгөө 1930-д онд Зигмунд Фройд психоанализ үндэслээд одоо үзэл сурталын ямар ч хориос хаадгүйгээр хөгжсөн учраас нөгөө шавнарнд тэгээд тэднээс улбаатай хүмүүс сэтгэл заслыг ингээд маш өргөн хүрээтэй хөгжүүлсэн. Одоо наад захын л гэхэд дөрөв нөгөө Юнг Адлер гэж ярьсны хажуугаар body psychotherapy гэж байгаа Lowen гэж үндэслэгч нь бас л Фрейдийн шав. Ер нь яагаад шинэ урсгал гардаг вэ гэхээр тухайн нэг одоо мэрэгжилтэн анх магадгүй психоанализаар одоо Юнг Адлер чинь тэрүүгээр л хэлсэн шүү дээ. За одоо Фрейдийн охин ч гэсэн Ана Фрейд ч гэсэн бас л психоанализаар хэлсэн. Тэгээд ингээд ажиллах явцдаа нөгөө үндсэн онол маань ямар нэгэн зүйл нь болохгүй байна. Ямар нэгэн зүйл нь те одоо нөгөө либидо онол гэж ярихт чинь те хүн болгонд бас нэг таарч өгөхгүй байна. За тэнгууд нөгөөдөл чинь эрэлхийлнэ. Тэнгууд тэр хувь хүмүүсийнх нь өөрийнх нь суур төлөвчлүүд боловсрал мэдлэг бас тэр эрэлхийлэлд нөлөөлнө. Одоо чинь Юнг гэж аваад үзэхтэй. Тэр чинь нөгөө Швейцарт амьдардаг нөгөө ээж нөлөө эмэн одоогоор монголоор ярих юм бол удган сүнснүүтэй харилцдаг. Тэнгүүд тэндээс нөгөө Юнг тэр чинь хөгжүүлээд хүний сэтгэл судлал гээд нөгөө архетип гэдэг ойлголтыг гаргаад тэ архетип гэдэг бол бүлгийн үл хөмсрэл. Тэгээд тэрхтэлэг эмгтэлэгтэй анимус гэдэг. За тэгээд бас зөндөө юм гаргаад ирсэн. За тэнгүүд нөгөө түрүүний миний хэлдэг лоо нь болохоор за энэ сэтгцийн тулгамдсан асуудлыг зөвхөн психоанализ хийгээд нэмэргүй юм байна. Бүх юмыг тэ нөгөө чөлөөт нийлэмжийн аргаар ч гэдэг юм уу, зүүдний тайллаар ч гэдэг юм уу тайлбарлаад засах боломжгүй юм байна. Гэт өөрийнхөө туршилт судалгаа хийж аваад энд чинь нөгөө бие махбод оролцсон юм биш үү? Тэнгүүд бие махбодын блок гэх ойлголтыг гаргаж ирээд тэгээд тэрийг тэр чинь ловн ингээд бүхэлдэн ингээд бас зөндөө ном байна. Өнөөдөр ч гэсэн body psychotherapy-ийн дэлхийн нийгэмлэг эднэс гэж байгаа сэтгүүл мэтгүүл байн гардаг. Тэгээд бие махбодын ажиллангууд нөгөө гутралтай байсан психоанализээр идэхгүй байсан хүмүүс эдгэрэнкүүд эсвэл нэлээ хөнгөрөнгүүд нэрээ эн чин бие махбодын сэтгэл засал гэж байдгийн биш тэгээд нэг урсгал гараад ирчих. За одоо нөгөө хамгийн сүүлийн эерэг сэтгэл засал гэж аваад үзэх юм бол би одоо эерэг сэтгэл заслын курс сууж байгаа байхгүй. Тэр Пизишкян гэдэг Иран гаралтай герман одоо бол хүн байгаа. Эерэг сэтгэл заслыг хамгийн сүүлд дэлхийн сэтгэл заслчдын нийгэмлэгт хүлээн зөвшөөрүүлээд орчин үеийн сэтгэл заслын урсгалуудын нэгээр хүлээн зөвшөөрүүлсэн дэлхийд аягүй уртад үж Монголд хэд л одоо хоёр багш ирэл заагаад шүү дээ хоёр талд. Дэлхийд бол бас тийм. Тэнгүүд тэр Пизишкян болохоор хүн болгонд нэг дотоод зөрчил байдаг юм байна. Тэр зөрчлийг нь шийдэх ёстой юм байна. Тэнгүүд тийм төрлийн зөрчлүүд байдаг юм байна. Төвшингийн хувьд аваад үзэх юм бол хамгийн гүнийх нь бие хүний өөрийн дотоод зөрчил, хүн хоорондын зөрчил, хүн бүлгийн зөрчил, хүн нийгмийн зөрчил. Тэр зөрчлүүдийн ингээд эерэг талаас нь ингээд тайлбарлаад ойлгуулчих юм бол тэр хүн асуудлаа шийдэх юм байна гэж. За эсвэл нөгөө миний баримталдаг NLP гэдэг урсгал гэх юм бол Бендлер, Гриндер гэдэг хоёр Америк тэр 70-д онд одоо миний шүтдэг Америкийн сэтгэл заслж байсан Милтон Эриксон ховсын шинэ урсгалыг бий болгосон. Одоо ховсч унсан хоёр төрлөө байна шүү дээ. Нэг нь бол сонгодог, захиран тушаах. Эртний яста чулуун зэсгээс ахуулаад бөөгөр уламжлал одоо хүртэл байсаар л байгаа. Онт гэж байгаа ч гэдэг юм та. Тэг тийм үйлдэл хий. Эсвэл тэрийг март. 20-р зуунд Милтон Эриксон өөрийнхөө ховсын школыг гаргасан. Тэр бол ятгах ховс. Төр ярьж байгаа л хүнийг онтуулчих болно гэл гэх мэт л. Тэгээд Виржиниа Сатир гэдэг нөө Америкийн алдартай гэр бүл судлаач хөгшин эмэгтэй авгаа байж байгаад бурхан болсон. Тэр бол бас маш үр дүнтэй байсан.
Эриксон Виржиниа Сатир 2-ын ингээд арга аргачлалуудыг судлаад ингээд амар анализ хийгээд тэгээд NLP гэдэг урсгалыг гаргаад ирсэн гэдэг. Буюу шууд дахиад нөгөө далд ухамсар руу орж ажиллах. Тийм урсгал. Гих мэтчил. Одоо өнөөдөр ч гэсэн нэг хөдөлж өнгөрөх гэж юм шиг Эрдэнэтрийн урсгалч гэдэг юм уус би өөр гэсэн школ гаргацсан л байгаа байхгүй юу. Энэ 20 хэдэн жилдээ ингээл залуудаа анх фестивал нөгөө баруун солгойг ховстод халаад өгнө л гэсэн чинь зарим нь болохгүй байгаа байхгүй юу. За тэнгууд нөгөө NLP-гээ техник ашиглаад үзээд өгнө гэж хослуулаа л гэсэн. Бас үр дүн төрөхгүй л байгаа байхгүй. Тэнгууд нэг л бодно шүү дээ чинь байнгын бодол. Одоо миний хамгийн сайн багш бол ном л байхгүй юу. Ном л уншина. За тэгээд мэдээж энэ янз бүрийн сургалтад онлайн ч гэдэг юм уу очиж сурдаг юм байдаг. Гэхдээ хамгийн гүний ойлголтыг бол ном өгдөг. Тэгээд тэр урсгалуудыг үндэслсэн хүмүүс нь өөрийнхөө ингээд яагаад энэ зурхуулыг үндэслэв? Яг юун дээр үндэслэв? Гэх мэт маш дэлгэрэнгүй анализууд хийсэн байдаг. Тэгээд тэрийг уншаад тэрийг ухаж ойлгоод гэж утгаар нь ойлгож авдаг. Зөвөр ямар нэгэн тренинг сургалтанд суулаа гэхэд бол магадгүй ингээд нэг харилцаатай өнгөц ойлголт өгч гэдэг юм уу? Аль нэг дасгал заах ч гэдэг юм уу? Тэгсийг өнгөрөх тохиолдол маш их байдаг л да. Тийм. Окей. За тэгвэл түрүүний ярьжсэн сэдвүүрээ буцаад ороход нөгөө сэтгцийн өвчтэй хүмүүст одоо бас зөвлөгөө засал явагддаг тийм ээ. За тэгвэл сэтгцийн өвчтэй хүн гэж яг ямар хүнийг хэлэх юм бэ? Нөгөө нэг ICD 10 эсвэл DSM-5 тэрийгэл барай явах эсвэл тий. Тэгэхээр энэ ICD DSM дээр ярих хэрэгтэй нэг зүйл байгаа. Монгол бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол ICD 10-ыг л барьдаг. Монгол ч гэсэн тэрийг барьдаг. За одоо 11 рүү орж байгаа. Тийм Монгол яг 10 орчуулагдсан. 11 орчуулагдсан байгаа тэнхимдэр. Тийм тэгээд удахгүй нөгөө яамнаас тэгээд батлаад нэр томьёоны комиссийн өдрөө болоод магадгүй энэ номдоч өнөө тэгээд хойдонгоос ч мөгц цаад хугацаанд ICD 11 рүү орно. Гэтэл гадаадд төгссөн зарим одоо Монгол сэтгэл судлаачид одоо шүүмжилж яхих нь би сонссон л да. Монгол сэтгцийн эмчнэр өвчнөө мэддэггүй гэж. Би гайхаад энэ чинь монголчин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавраар өдөртөмжээр л явдаг хоорон штэ. Гээд ингээд яагаад ингэ гэсэн чинь нөгөө нөхдөл маань DSM за 4 үед нь ч юм уу одоо 5 явж байгаа штэ. Тэрүүгээр сурсан байгаад байдгийг. DSM 5 гэдэг бол сэтгцийн өвчний Америкийн ангилал. DSM 5-ыг албан ёсоор баримталдаг улс Дэлхийд Америк, Австрали хоёр л. Бусад бүх орн ICD 10. Одоо бол 11 рүү ингээд юм уншиж хахад ерөнхийдөө бол 11-ийн нэр томьёонууд ингээд дэлхийгээр ингээд ороод эхэлсэн л дээ. Энэ бол 10-аас бол тийсэр. Одоо дахиад нэг тэнцээжлэх гэж зөндөө юм болно да. Нам цэжлэн штэ сонголт байхгүй. Тийм тэгэхээр сэтгцийн өвчтэй хүн гэж ямар хүн бэ гэж. За сэтгцийн өвчний сэтгцийн өвчин гэхэлэр энэ ICD 10 дээр үндсэндээ том тэ F01-ээс ахуулаад F99 хүртэл оншоод байгаа. F0-ийн бүлэг гэхэлэр органик шалтгаанд тэнэгрэл. Тархин гэмтсэн. Энэ бол нэг төрлийн мэдрэлийн өвчин байж болно, гэмтлийн өвчин байж болно. Гэхдээ дэргээ дагаад сэтгцийн өвчин. За наацх нь ойгуудл, солиорох, дэмэрх хамшинчуд. Тэнэгрлийн шинжүүд. Энэ сэтгцийн өвчин донд эдгэрч болохгүй гэж байгаа тийм ээ. Байлгүй. F0-ийн бүлэг бол хөөрхийн өвчлөрөө найдваргүй. Тархин гэмтсэн юм чи. Тэгэхээр ийм үед одоо эмчлэгдэшгүй үед одоо яана гэсэн үг үү? Тэрнтэй хэрхэн яаж дасан загцж амьдрах вэ гэдэг дээр нь туслах. Энэ өөрөө үнэхээр хэцүү. Тийм. Ер нь бол эмийн эмчилгээ тэгээд нөө ар гэрийнхэнд нь л дасан загцгаар гаргачлалыг заадаг. Тэгээд нөгөө одоо өнөөдөр сүүлийн үед яригдж байгаа сэтгцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал бол Монголд бол гамшигын хэмжээнд байгаа шүү дээ. Заах нөгөө асрамж байсан 90-ад он 2000-ад он үед буулга хийсэн.
Одоо өнөөдөр байнга зураг твл мэдээллээр нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв маань нийтний 550 ортой тэрний 250-д орын төхөөл харахыг хүмүүс маань эзэлждэг. Байнга тэнд амьдарч байдаг гэсэн. Тэнгүүд нөгөө бусад хүндтэй 4 хүний нэгэн сэтгцийн тулгамдсан асуудалтай байхад тэр хүмүүс юмудэд хэвтэх боломж байхгүй л байгаа юм. Одоо ч нөгөө тусад нь гарах байр хэрэгтэй байна гэж тийм шүү дээ. Сая нөгөө амжилттай гэмт хэрэг гарлаа шүү дээ. Тэгээ сошиал дээр бол нэг айлын хаалгыг нэг юмхтэй заазуурдал тэ. Цэвэр сэтгцэн өвчлөл хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр сэтгцэн эмгэгтэй хүн гэдэг бол хамгийн товчхоноор хэлэхэд бодит байдалд дасан зохицож амьдрах чадваргүй, сэтгэл хөдлөлөө оновчтой илэрхийлэх чадваргүй, танин мэдхгүй. Гэхдээ одоо шизофреник үед бол танин мэдхгүй бол хэвэрэ штэ. IQ л яг хэвэрэ. Зөв сэтгэл хөдлөл хүртхгүй мэдрэхүүн төвшний эмгэгтэй бодит бус. Тийм. Одоо хий үзэгдэл гэх юм бол тэ. Ямар ч хүн өнөөдөр саран дээрээс над руу хэн нэгэн хүн яриад байна гэж ярихгүй шүү дээ. Эсвэл миний дотор надад хэн нэгэн тушаал өгöd энэ ч гэдэг юм уу. Эсвэл чи ингээд нохоо болоод төгөрчлаач гэдэг юм уу. Тэгэхээр бодит бус эдгээр хүртгүй мэдрэхүйн эмгэгтэй тэр хүмүүс. Тэгэхээр тийм. Тэгээд нөгөө талаар тэрэндээ шүүмжлэлгүйгээр хандаж хүлээж авдаг. Бодит байдал. Тэр тийм хүмүүсийг нэгэнд л эмчлэгдэж болшгүй бол одоо ямар арга зам байх вэ? Заавал одоо нийгмээс тусгаарлаж өөр нэг байр саманд одоо байлгах хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр энэ дээр нөгөө өвчнөөс хамаарат эмчилгээний тактик бүгд өөр шүү дээ. Бусдаас хохирол учруулж гинөө учруулахгүй байна гэдэг юм. Өөрөө идэрх магадлал байна уу? Өвчин намжих магадлал байна уу? Эсвэл найдвар байхгүй байна уу? Энэ чинь нөгөө эмчилгээний тактикийн асуудал. F10 бүлэг донтолт. F10 бол алкоголны донтолт. F12 гэх мэттэй явах юм бол өвс нөгөө мансуур бацсан. Тэгээд эмийн донтолтууд. Эдгээр нь бол эмчлэгдэж болдог. Эсвэл удаан хугацааны намжуул байдгийг ремист орж болдог өвчнүүд. За энэ дээр идэвхтэй арга хэмжээ авахд бүр нөө сургуулиас нь гэр бүлийн хэлсэн ахуулаад анхаарчих юм бол энэ багас магадaltaй. За F20-ийн бүлэг. Энэ бол саяын шизо тодтолтой бүлэг. Гэхдээ энэ бүлэг дээр ч гэсэн сэтгэл заслын эмчилгээ хийж болно. Намжмал үед нь өөрийг нь харьцан гуйгааг үед нь өөрийгөө удирдах, өөрийгөө мэдрэх чадварыг суулгах юм бол тэр хүн өөрийгөө тодорхой хэмжээр контролдоод ремиссийн хугацаа уртсах боломжтой. Эсвэл шинэ байх юм бол F25 гэсэн хонш нэг удаагийнхан шизоаффектив синдром. Тэгэх юм бол тэр бол бүрийн тохиолж болно. Энгийн хүн маш хүчтэй сэтгэл зочирдолд ороод хий үзэгдэл тэмэрлийн хам шинж илэрж болдог. Тэгээд тодорхой эмийн эмчилгээнд бол ерөөсөө л эмийн эмчилгээгээр тэр нь бүр идэрдэг. За F3-ын бүлэг. Сэтгэл хөдлөлийн эмгэгүүд. Хоёр туйлд, сэтгэл готрох эмгэг гэл түрүүний ярьсан. Энд бол сэтгэл заслын эмчилгээ үр дүнтэй. Тодорхой заримд нь сэтгэл нөлөө тэмтэй хавсарна. Гэтэ ер нь бол хавсарч явдаг л да. За F4-ийн бүлэг. Энэ бол мэдрэл судлалын хам шинж. Одоо невроз гэдэг. За яг энд истери, айдас түгшилтүүд гих мэтчлэн тэд нар орчдөг. Энэ бол эмчилэгдэн бүрэн эмчилэгдэх. Сэтгэл заслаар шаардлагатай бол эмчилэг. F5-ын бүлэг. За энэ дотор бол нойргууд, нойрны эмгэгүүд, хоолны эмгэгүүд, бэлгийн дур хүслийн эмгэгүүд. Нойр хоолны эмгэгүүд бол бүрэн эмчилэгдэн. За бэлгийн чиг хандлага тэ одоо bisexual гэдэг юм уу, homo, LGBT гэх мэтлээ энэ бол магадлал бол багтаа. Энэ бол гений учраас. За F6-гийн бүлэг. Энэ бол дасан төрсөн үний зан төрхийн эмгэгүүд. Энэ юу гэхээр одоо зарагч хэв шинжинч гэдэг юм уу? Хардах хэв шинжинч гэдэг юм уу? Тухайн хүний зан төрхөн эмгэг нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс давтсан тэр эмгэг. Тэр хүмүүс өөрсдөө өвчтэй гэж хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй. Миний зөв. Хардах юм бол манай эхнэр тэрнтэй
явж байгаа нь бодит үнэн. Тийм. Нөгөө overthinking гэдэг чинь хэдийн бодож байгаа асуудал бол ерөөсөө биш. Тэр хүний мянган итгэл үнэмшлэн тэр өөртөө ямар ч шүүмжлэх өөр. Параноя гэдэг. Гэхдээ яг өвчтөй бол биш. Гэхдээ завсрын. F7-гийн бүлэг. Хүүхдийн сэтгцэн юмгууд. And хоёрын амслууд, аутизм, ADHD гэх мэтлэн. Гэх мэтлэн. Тэгэхээр энэ маш олон бүлэг байгаа. Тодорхой хувь нь бол бүр эдгэрнэ. Тодорхой хувийг нь заслаар намжил байдалтай оруулж барьж болно. Тодорхой хувь нь угсаа уучлаарай найдваргүй. Гэхдээ гэж хийж болохгүй асрамжинд байрлах хэрэгтэй. Тэгэхээр сэтгцийн өвчин эмгэг гэдэг бол юм байна. Зөв. За сэтгэл заслын явцад байна шүү дээ. Яг юу өөрчлөгддөг вэ гэсэн асуулт байна. За ямар үр дүнд хүрвэл сэтгэл засал амжилттай байлаа гэж үзэх вэ? За бодлынх нь хувьд өөрчлөлт гарах уу, сэтгэл зүйн байдлын хувьд үү, зан үйлийнх нь хувьд өөрчлөлт гарах уу? Яг ямар үед амжилт гарлаа гэж үзэх вэ? Ер нь бол сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээний зорилго нэг. Тухайн хүний амьдралын чанарыг хэвийн байдалд оруулах. Ирүүлгэсэн тулд. Ялгааны үг гэхэлэр түрүүн хэлсэн сэтгэл зүйн зөвлөгөө бол цэвэр таны мэдх хүрээнд буруу бодлыг өөрчлөх чигтэй юм уу те. За сэтгэл заслын эмчилгээ бол бүх төвшөнд. Таны мэдхэн төвшөнд. Энэ бол CBT гэдэг бол өнөөдөр дахиад нөгөө дэлхийн сэтгэл заслчдын нийгэмлэг болон ДМБ-с хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн үр дүнтэй анхдагч арга. Яах аргагүй мөн. Буруу бодлын засах юм бол зарим хүмүүс бол бүрэн асуудалгүй өдөрн асуудал шийдэгдэнэ. Зарим хүмүүсийн зөвөрн сулрна. Тэгэнгүүт сэтгэл заслын эмчилгээний үед дэлхийд дөрвөөс ч нэг мянгаад урсгал байгаа гэж. Тэгээд би мэдээж тэднээс чинь нэг олныг биш. Гэтэ доор яж нэг 10 нэмэх хасахтайг бол тодорхой хэмжээгээр судалж байгаа шүү дээ. Тэгж яхад давуу буюу сул талууд байдаг. Таны мэдх хөх юм бол түрүүсэн логиктэй. Оюуханы төвшөнд. За энэ дотроо бас янз бүр. Хүн төвтэй гэх юм бол тэгээд энэ дэр ч нөгөө бас чиглэлүүд нь юу гэхээр зөвхөн зөвөртэй нь ажиллах уу, бие хүнтэй нь ажиллах уу гэж. Эсвэл integrative psychotherapy гэж байгаа. Цогцоор нь ажиллах уу, эсвэл аль нэг шинэ тэмдэгтэй нь ажиллах уу? Эсвэл аль нэг хэсэгтэй нь таны мэдх уу, үл хөдлөх уу, бие махбод гэж. Эсвэл өнгөрсөн түүх нь тэр хүний амьдралын түүх, тэр хүний өнөөдрийн асуудал тавьчирсан учраас өнгөрсөнтэй нь ажиллах уу? Эсвэл зөвхөн яг одоогийн цаг хугацаатай нь ажиллах уу? Маш олон хандлагууд. Миний баримтлагдаг урсгал гэх юм уу? Ер нь бол integrative psychotherapy. Дахиад нөгөө өөрийнхөө туршлагаас харж байхад эхлээл би хэлсэн шүү дээ. Ховсоор нь болоо авна гэл. Үр дүнд өрөөгөө. Гэхдээ мэдээж хүрхэн хүрчээсэн. Гэтэ хүрхгүй хүмүүс бас байсан. Тэгвэл тэр болгон дэр би ингээл гонсоогол бодсон шүү дээ. Фүү гэл. Яд юм блэ гэл тагаалan шүү дээ. За NLP-г ашигласан үр дүнд хүрхэн өрнө, өрөхгүй. Тэгэл дахиад эн чин ингээл байнга л эрэлхийл хийж байгаа шүү дээ. За тэгээд янз бүрийн арга техникүүдийг ашиглаад тэгэл давуу сул талын нь бол ингээл тэгээд за нэрээ энэ бие махбодтой нь ажиллахгүй бол болохгүй юм байна шүү. Тэгээд лоуэныг бас нэлээд судалсан. Тэгсэн чинь бас нэг арай жоохон экстрим юмнууд бол байгаад байсан. За тэгээд дахиад нэг марэ гэсэн зөндөө мүцөөц. За тэгээд өнөөдөр бол яг миний бат итгэл үнэмшил бол тэр гурван талбарт гурван зэрэг ажиллах хэрэгтэй. Бие махбод. Гэтэ яаж вэ гэж. Тэгэхээр яг миний гэх юм уу бас нэг сурсан техник байгаа, биетэй нь ажилтдаг. Яг гэхээр сэтгэлзэн ямар нэгэн эмгэх процесс боллоо гэхэд бие махбодод шууд нөлөөлдөг. Наазахын стресс. Кортизол ялгарлаа, зүрх дэлслээ, судас агшлаа, булчин чангарлаа. Бие хөшин тийм үү? Тэрийн суллахгүй бол нөгөө тань мэдхүү хийгээд үр дүн дутуу байх жишээтэй, нөгөө төсөөл мэдрэмжтэй нь ажиллаад нөгөөдг нь төсөөлж чадахгүй байх
жишээтэй. Тэгэхээр бие махбод за таны мэдхүйтэй заавал ажиллана. Тэгээд төсөөлөл мэдрэмж буюу үйл ухамсарлахүйтэй. Энэ дээр бас нөгөө психоанализ ахуулаад NLP хүртэл техникүүд бол зөндөө байдаг. Урсгалууч гэсэн. Тийм. Тэгэхээр энэ гурван хүрээнд нь гурууланд нь заавал ажиллана. Тэгжээж үр дүн төрнө. Одоо өнөөдөр бол би ингээд нэг одоо сешн гэх юм уу нэг цаг байлаа гэхэд гурван хүрээнд нь гурууландтай ингээд хэдхэн минутаар ингээд хуугаал ажиллаждаг. Хамаагүй үр дүнтэй дэх. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө аль арга эхэлж яаж ашиглах вэ гэдгээ нөгөө дахиад оншилж чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Энэ нь суралцах процесс. Зөв. За окей. За тэгвэл одоо дараагийн асуулт бол ерөөхдөө Монгол улсын нөхцөл байдалтай холбогдно. За тэгээд таны ажлын практик туршлагатай холбогдно. За дараагийн асуулт нь болохоор таны практикт хүмүүс хөвчлэн ямар асуудлаар ханддаг вэ гэсэн асуулт. Монголчуудад дийлэхтэй тохиолддог асуудлууд юу байдаг вэ? За мөн тэдгээрийн шалтгаан нь хөвчлэн юутай холбоотой байдаг вэ гэсэн асуулт. Ер нь сэтгэлзэн тулгымцсан асуудал өвчин юмгийг бол дэлхийд бүх асуудал нь ойролцоо төвшөнд байдаг. Яг хуваар аваад үзэх юм бол жишээ нь сэтгэл түгших юмыг аваад үзэх юм бол нэг хүн амьдралын аль нэг үед 10-аас 15% нь сэтгэл түгших эмгтэй болдгоо. Дэлхийд яг 15 магадгүй 10 зэрэглээ юу 10 жоох нэмэх хэрэгтэй юу. Сэтгэл готрах эмгэгч гэдэг юм уу те. За нөө шизофренич гэдэг юм уу. Ер нь бол статистик бол дэлхийд бол нэг ойролцоол байдаг. 5-10% л зөрүүтэй. Тэгэхээр Монгол ч гэсэн яг тийм. За энэ одоо зөвхөн сэтгэл заслын хийсэн гэх юм бол 18 жилийн хугацаанд ирж байгаа кейсүүд нэрээ аль нэг байт юм бол гэж юу. Дийлэнх нь гэхдээ сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүс ирдэг ирүүл гэсэн үг. Яг нь судалгаа ингээд харж байхад ингээд хөвчлэн одоо сүүлийн үед л те яг сүүлийн үеийн судалгаанд тийм харж байхад ядаргаатай холбоотой асуудууд зөндөө байт юм лээ. Би ч бодохдоо нөгөө нэг сэтгэл готрал нөгөө депресс энтер байт юм болов тэргүүлт юм болов гэдэг баг нэгт баг хангалттай байгаа ах гэж бодсон чинь гүү шүү 5-6 гэж явж ирсэн шүү. Яг тэр бол сүүлийн үеийн нэг яг жижигхэн судалгаа хийсэн тийм. Энэ болгоны шалтгаан ерөөсөө стресс шүү дээ. Нэг бөөсний өнгө гэдэг шиг бүх асуудлын суурь нь ихэнхийнх нь стресс. Одоо готрол сэтгэл түгших эмгэг сэтгэл хөдлөлийн эмгэг өдрөөлсөн F4-ийн бүлгийнхэн нөгөө айдас нойргуудэл биеийн сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын эмгэг хооллох дурын эмгэг за бэлгийн эмгэгүүд секси бэлгийн чиг хандлага бол биш шүү дээ суулралч гэдэг юм уу хөрөлтч гэдэг юм уу. За хүүхдийн зан төлөвийн зарим асуудлууд дандаа стресс тухайн хүний өөрийнх нь эсвэл аав ээжийн гэрийн нөгөө стрессүүд. Тэр чинь тухайн хүний төрсөн өссөн орчноос хамаарат тухайн хүний зан төлөвийн онцлогоос хамаарат илэрж байгаа илрүүлүүд нь янз бүр. Магадгүй тэр хүн багасаа айгуу дотгошоогоо хөөхд байсан том болоод одоо нөгөө интроверт байх юм бол тэр хүн сэтгэл готрох эмгэгтэй болох эрсдэл өндөр. Экстра талын хүн байх юм бол тэгээд стресстэй байх юм бол стресс менежмент хийж сураагүй байх юм бол өөрөө зан төлөвийн хувьд тогтворгүй хүн байх юм бол сэтгэл түгших эмгэгтэй болох магадлал өндөр. Эсвэл сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчнөд одоо нөгөө астмч гэдэг юм уу арсны өвчин гэдэг юм уу бамба улчирхайч гэдэг юм уу хоёрдугаар хэв шинжин чихрийн шижинж гэдэг юм уу гэлгэх мэтлэн. Тийм. Тэгээд түрүүн биелсэн манайд одоо чинь дунджаар жилд нэг 750-д хүн ирдэг гэхэд 3-1 нь бол дунджаар гэр бүлийн асуудал байдаг. За энэ тодорхой хувь нь эцэг хөр хүүхдийн хоорондын зөрчил. За нэлээд хувь нь бол эхнэр нөхрийн хоорондын зөрчил. За тэгээд тодорхой хувь нь 3 дахь хүний оролцоо буюу нууц амрын асуудал. За тэгээд бас нөгөө 3-1 төрөний миний хэлсэн стрессийн шалтгаан төвч юм гэх.
Тэгвэл нойргуудч гэдэг юм уу, төгших эмгэгч гэдэг юм уу, сэтгэл төгших хариу орвол эсвэл одоо хөнгөн сэтгэл готрол за дунд хөнгөнөж бас ирнэ л дээ. Гэтэ хүнд байх юм бол тэгэл шууд юм өдрөө. Дээрэс нь нөгөө сэтгэл засалч эмч гэдэг чинь одоо нөгөө орчин үед мод брэнд тренд болсон баруун солгоогүй хасаагүй коуч менторуд бий болчлоо шүү дээ. Үндсэндээ нөгөө хүний сэтгэл зүйтэй ажилдаг хүмүүс бид нар чинь ер нь бол анхдагчд нь суурин байдаг шүү дээ. Тийм. Сэтгэл судлалын за сэтгцийнхэн бол мэдээж коуч ментор болох магадлал бага. Гэтэ яг хөө миний үчин сэтгэл судлаар зөндөө бас сурцсан, ажилдсан сэтгцийн эмчнэр маань өнөөдөр бас сэтгэл судлалаар сурч байгаа хүмүүс байдаг. Өнөөдөр одоо жишээ нь би сэтгэл заслын курстэй эрүүл сэтгэл зүй бас ордог. Тэгэхээр бизнесийнхэн, улс төрийнхэн гэдэг юм уу те өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс ирдэг. Тэд нар бол бас нэлээд хөгжлээ шүү. За 1/4 ч гэдэг юм уу. Тийм. Тэгээд эдгээрийн хөвчлийн шалтгаан одоо явж юутай холбоотой болдог вэ тэр? Одоо сэтгэл засалч, сэтгэл зүйч нарын хөвчлэн ингээд одоо явсаар байгаа тэр одоо утасны тэр хамгийн ихний үзүүрийг л ер нь алах гэдэг шүү дээ тийм ээ. Хөвчлийн шалтгаан нь ер нь юутай холбоотой байдаг? Одоо монголчуудын тэр уламжлалт сэтгэлгээтэй илүү тийм холбоотой байдаг уу? Эсвэл хөвчлэн одоо тэгэл нөгөө л нэг одоо хүүхэд насны орчин травматай холбоотой болчдөг үү? Ер нь бол аль аль нь. Гэхдээ суур нь бол ерөөсөө хүүхэд насны травма. Бүр цаашлах юм бол миний хатуу итгэл үнэмшлэр бүр ураг байх үеэс. Тэр ураг эхийн хөвлөд байхад ээжийн сэтгэл зүй ямар байсан бэ гэдэгтээ шууд тэмдэсгэл. Ээж стресстэй байх юм бол ураг гэцэнд байхдаа стресстэй. Яг гэвэл одоо нөө плацента ихсийн барьер гэж байдаг. Ураг одоо ихстэй байгаа шүү дээ. Тэр ихс маань өөрөө айгүй ухаантай хамгаалах систем. Зарим төрлийн хор, эм тэр ихсийн хамгаалтыг давж чаддаггүй буюу ураг руу очдөг. Гэтэл хүний байгалийн дааврууд болох кортизол, эндорфин ураг руу ерөөсө хоромхон зур. Ээж стресслээ кортизол ялгарлаа ураг руу кортизол очрлоо. Одоо нөгөө орчин үеийн юу гэдэг спект гэсэн нөгөө багчнууд байгаа шүү дээ. Нөгөө ургийг хардаг. Зөндөл судалгаанууд байдаг тийм үү? Ээж стресстэнгүй нөгөө гидсэнд байх ураг стрессчдэг. Тэндээс эхэлнэ. Ээж аз жаргалтай нээж нэлээ ураг нээждэг. Тэгэл тэндээс нь суурин тавигддаг. За тэр үеэс авсан сэтгэл зүйн гэмтлүүд насанд хүрсэн үед авсан сэтгэл зүйн гэмтлүүдээс хавьгүй илүү хор уршигтай байдаг насан туршид нөлөөлдөг. Би дандаа ярьдгийн жишээлх юм бол 2 настай хүүхд рүү нохой дайрлаа. Тэр хүүхэд айлаа. Яг гэвэл 2 настай хүүхэд яг өөрөө би гэдгээ олоогүй учраас өөрийгөө энэ бодит ертөнцийн нэг хэсэг л гэж үздэг. Тэнгүүд нохой бол тэр бодит ертөнцийн нэг хэсэг буюу энэ бодит ертөнц өөрөө аимшиг. Гэл энэ бол насан турштай. Том хүн рүү нохой дайрлаа. Магадгүй айж болно эсвэл хамгаалж болно. Тодорхой хугацааны дараа мартчихна. Сэтгэл зүйн дархлаа хамгаалах механизм нь төлөвшсөн байгаа шүү. Хүүхэд насны орчинтай холбоотой байх нь шүү дээ тийм ээ. За дараагийн асуулт маань манай Монгол улсад сэтгэл заслын үйлчилгээний хамгийн том сорилт юу байдаг вэ? За одоогоор ерөөхдөө энэ салбарт тулгарч байгаа саад бэрхшээлүүд таны одоо практик туршлагаас одоо харахад ерөөхдөө юу байна? Уучлаарай нөө түрүүний нэг асуултанд хариуллаа гүн монголчуудын уламжилт сан үглэнд хэр хамаатай гэж. Үнэн хамаатай. Яа тэгэхээр за ялангуяа нөгөө одоо ч гэсэн ярьдаг эрэгтэй мөхтэй хүний сэтгэл зүйн онцлог гээл те. За монголчууд эсвэл тодорхой хэмжээний орнууд те улс үндэстний сэтгэл зүйн нэг ойлголт нь эр хүн хүчтэй байх хэрэгтэй. Эр хүн гомдолж болохгүй, эр хүн уйлж болохгүй гэд энэ уламжилттай холбоотойгоор за өнөөдөр за яг хөө дэлхийд угаасаа тоонол ойролцоо шүү дээ. Амиа хорлолтын түнгээр эрчүүд илүү байр суурь эзэлдэг. Нодингийн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний чуулганы гол сэдэв бол
жил болгон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний чуулган болдог шүү дээ. Одингийн сэдв бол амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх гэдэг өөрөөтэй явагдсан. Тэгээд тэн дээр тавигдж байгаа илтгэлээс сонсоход өмнө нь бол Япон солонгос амиа хорлолтоор зүүн Азитай нөгөөдлөөр дэлхийд нэлээд өндөр байр эзэлдэг байсан. Амиа хорлолтоор одоо чинь амьдралын чанар индексээр Финланд хамгийн сайн орнуудын нэгд ордог боловч амиа хорлолтоор бас тэргэн байруудын нэгэнд явждаг. Тэр бол уур амьсгалтай те туйлын шүн нэтрэ гэдэг тэр байгалийн өвчин зэлтэй хамт. За тэгээд Япон солонгос эзэлдэг байсан бол сүүлийн нэлээд олон жил тэдний ингээд засгийн төр засгийн газраас арга хэмжээнд авсаар байгаад нэлээд доошлсон байлаа. Харин Монгол маань зөв өмнөд Азтай хоёрд орцсон төгсөж байгаа байхгүй юу? Амиа хорлолтоор. Энэ бол юм гэнэ л. Шалтгаан бол дахиад бүх төрлийн стресс, дахиад гэр бүлийн хүмүүжил төлөвшил. Яг л асуудал тулгарлаа гэхэд хүн булган амиа хорлох гэдэг байхгүй шүү дээ. Хүчирхийлтэй ч гэдэг юм уу, хаягдсан ч гэдэг юм уу, эрхч гэдэг юм уу, харшилсан ч гэдэг юм уу, хүмүүжилтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд сул байдаг. Тэгэхээр тэд нар амиа хорлох эрсдэл бол өндөр байдаг л гэсэн үг. Нөгөө тогтсон амтлага нийгмээс ирж байгаа дарамт тийм ээ бусдын хүсэлтэй байх уу. За нөгөө дараагийн асуулт нь одоо сэтгэл заслын хувьд тулгамжиж байгаа асуудал юу вэ гэхлээр за түрүүс 8 онтой 2000 оны ихэнх үетэй харьцуулахад өнөөдөр нөхцөл байдал бол газар тэнгэр шиг өөрчлөгдсөн, сайжирсан хүмүүс маш их ойлголттой болсон. Сонирхож байгаа хүмүүс сонирхсан тийм ээ. Тэгэд яг ковидоос хойш төр засгийн нэг ойлгож байгаа дүр эсгэж байгаа байдал нь бол сайжирсан. Гэхдээ энэ дээр ерөөсөө юм хийхгүй. За баг юм хийхгүй байсан. За тэгээд ковидоос хойш ялангуяа одоо саяхан болсон энэ зүрх сэтгэл цочирдом үйл явдлуудаас хойш арга хэмжээ бол авч эхэлж байгаа. За тэгээд өөрийнхөө салбарыг шүүмжлэх нь хаашийн манай салбарын удирдлага боловсруучны за Ахмад Зүтгэлтэн одоо өөрийгөө ч гэсэн шүүмжлэх асуудал бол байдаг л да. Зүр шүүмжлэх хэрэгтэй. Шүүмжээж одоо хэмжээнд нөгөө ажил хийж чадахгүй нь одоо нийгэм рүүгээ хандсан төр засагт нөлөөлсөн ард түмэнд нөлөөлсөн тийм ажил хийж чадахгүй байна. Гэхдээ одоо хийж эхэлж байна. Гэхдээ энэ бол мөнхийн процесс шүү дээ. Наад зах нь одоо харсан бол нодон намар гэхэд сэтгцэн эрүүл мэндийн төвийн стационар буюу ортой эмнэлгийнх нь байшин нь ямар вэ? Гамшиг шүү дээ. Нөгөө шалны модон өмхөрцөн дээрээс нь хөгцтэй Улаанбаатарт байдаг, улсад байдаг 3 дугаар шатлалын ганцхан нүүрсээр төлдөг, дулаанаа авдаг, гүний худагтай цорын ганц эмнэлэг 3 дугаар шатлалын үндэсний хэмжээний эмнэлэг шүү дээ. Нөгөө талаар энд боловсон хүчний маш их дутагдaltaй. Яагаад вэ гэхээр түрүүн хэлсэнчлэн нэгдүгээр шошго муутай байсан. За яг одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн нэр хүндийн үед бол гайгүй болж байна. Ажиллах орчны үед. Эмч нарын дутагдaltaй байгаа учраас одоо тэнд байгаа эмч нарын 80% нь миний шавнар. Асар их ачаалтай, асар их сэтгэл зүйн дарамттай удирдлагын зүгээс ч гэсэн тэр, өвчтнүүдийн зүгээс ч гэсэн тэр, нийгмийн зүгээс ч гэсэн тэр. Нөгөө талаар өөрийнхөө гэр бүлийн талаас ч гэсэн тэр. Үнэхээр бид тэднэрээр бахархдаг. Одоо миний буруу юу вэ гэхлээр яг уу нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг. Наадах нь эмчнэрээ бэлдэж байна. За чанартай юу үйл тэн дээр бодох сайжруулах юм зөндөө мөнхийн байж лээдэг. За нийгэм рүү гэх юм бол тэмдэглэгийг сургалт оруулдаг. Гэхдээ нөгөө талаар энэ ганц биеийг хэд байх. Өдөрт би 7-8 өнөө үзэж байна. Өдрийн би одоо хэдэн цаг ажилладаг гэж байна. Өдөр болго 10-12 цаг. Одоо хоёулангийн цаг нь болж байна. Би өглөө 8-аас ахуулаад ажилласан. Одоо 19 цаг гэдэг чинь одоогийн байдлаар би 11 цаг ажиллаа сууж байна. Өдөр болгон шүү дээ.
Яг бүтэн сайдрал амарна. Тийм. Боловсон хүчний дутагдал. Чадварлаг боловсон хүчний дутагдал. Энэ бол ийм гинэл. Тэр засгаас юм гоохгүй байгаа шүү дээ. Тэгтээ гоох ёстой юм шиг юм бас. Ажлаа мөрөөрөө хийдэг учраас гоох гэж явах цаг замж байдаггүй. За нөгөө тэлэр хүнээс юм гойч чаддаггүй ч гэдэг юм. Имсэр ер нь баг бүгд юм шүү дээ. Ажлаа л хийдэг. Ер нь бол бүх салбарын эмчнэр. За тэгвэл тийм асуудал байт юм байна. За одоо ерөөдөө подкаст дуусгах гэж байна. Асуултууд маань дуусгах гэж байна. За сүүлээс хоёр дахь асуулт маань гэж байна. Сэтгэл заслыг эхлүүлэхээс айж байгаа. За магадгүй эргэлзэж байгаа. Ийм хүмүүст одоо зориулж та юу гэж хэлэх вэ? Одоо сэтгэл зүйн асуудалтай тийм ээ. Өвчин эмэгтэй гэдэг нь тодорхой болцсон байна. За гэхдээ сэтгэл заслч дээр очихоос айж байна. Сэтгэл заслч эмчнэр дээр очихоос айж байна. Ягаад гэвэл эргэн тойрны хүмүүсүүд нь өвчтэй гэж харж байна. Сэтгэл заслч дээр зөвхөн өвчтэй хүмүүс л очдөө штэ гэснүүдээр хараад байна. Тэгвэл яг яах вэ? Эргэлзэж байна. Яг өнөөдрийн үед бол хандлага арай өөр болсон. Ар гэрийнх нь явуулах асуудал. Тэгээ ар гэрийнх нь ч бас боловсрж байгаа шүү дээ юм уншиж байгаа. Нөгөө хүн ингээд өөрийгөө мэдгүй байхад ар гэрийнх нь тэ эхнэр нөхөр аав ээж хүүхдүүд нь хараад одоо таач ингээд хэвэн биш байна. Сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй ч юм уу сэтгэл заслч дээр очих хэрэгтэй байна гэдэг болцсон. Энд нэг асуудал юу гэхээр тухайн хувь хүн маань за эхний хэлжинд нөгөө өөрийгөө эмэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нөгөө аригчин хүн өөрийгөө аригчин биш гэдэг шүү дээ. Тийм. Айдас төгшөлттэй хүн одоо зөвөр түгших эмгэг гэж аваад үзэл та F41 өөрийгөө сэтгцийн өвчтөй гэдгийг мэддэггүй. Яг л сэтгцийн өвчин гэдэг нэрнээс айж байгаа юм чи. За айн тэгээд нөгөөдлөр мэдхгүй. Тэгвэл энэ дээр бас нэг юм гинэл байгаа. Манай эрүүл мэндийн тогтолцооны гамшиг хангаах ухааны одоо хангахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд сэтгцийн эмгийг судлалын хичээл орж байгаа цаг нь байгаа. Гэхдээ хангалттай биш. Нөгөө талаар хангахын оюутнууд сэтгцийн хичээлийг бас л нөгөө хоёр ч юм уу тавьдаг. Гэхдээ одоо хандлагаараа өөрүүлж байгаа л да. Тэнгүүд бусад салбарын эмчнэр сэтгцийн асуудал өвчнийг оншилж чаддаггүй. Тэнгүүд саяын ингээд төгших эмэгтэй хүн ингээл зүрхэн дэлсээл, биеийн салгалал, өгчхүй галзуурчхүй гэсэн бодолтой автаал, толгой нь манараал, амьсгаадал, даралт нь огцом хэлбэлзээл, пульс нь 100 гараал ирээл. За өглөө гэл айцтай автаал 103 дуудана. Нөгөө юм чинь оншилж мэдгүй. Яг бол сэтгцийнхээ өвчнийг таг мартцсан гэх юм уу? Эсвэл сууж явтаад сураагүй ч гэдэг юм. Дийлэнх нь бүгдийн тухай яриаггүй шүү. Тодорхой маш цөөхөн хувь нь энэ чинь төгших эмгэгнээс юм төрөө өгдөг. За тэгээд нөгөө хүмүүс маань эмнэлгүүдээр очино, хүлээ авах дээр очино. Өдрийн хэд түргэн дуудана, өдрийн хэд хүлээ авах очино. Нөгөө эмчнэр нь оншилж чадахгүй очихлоор нь анилгийн дэмдрэл хийн. За тэгээд нөгөө хүмүүс маань зүрхний эмчтэр очино. Очин зүрхний бичлэг хийн, ирүүл өнгөтэй яхаа юу гэдгийг үзэн асуудал байхгүй. Шинжилгээнүүд өгнө нөгөөх нь өөрчлөлт байхгүй. За тэгээ мэдрэлийн эмчтэр очино. Уншиж чадахгүй шүү дээ. Ямар сони юм бэ гэд дийлэг нь маш цөөхөн нь оншлно. За 100-аас нэг 10 хүрэхгүй дий зүрхний эмчнэрээ. За мэдрэлийн эмчтэр очино. Нөгөөдөл чи уг нь манай бас нэг ойролцоо салбар. Хуучин бол нөгөө мэдрэл сэтгцийн тэнхэм гэж нэг тэнхэм байдаг гэсэн. Тэгтээ сүүлийн олон жил тусдалд. Тэнгүүд нөгөө мэдрэлийн эмчнэр маань бас оншилж чадахгүй. Бас дахиад нөгөө мэдрэлийн янз бүрийн сорилууд тавина. За нэг хөнгөн талын эмчилгээ хийн. За магадгүй тархины цахилгаанчлаг хийн. Өөрчлөлт байхгүй. Тэгэл нөгөө хүн дахиад ягдана. За дараагийн ингээд шатн дотоод шүүрлийн эмчтэр очино. Шинжилгээнүүд өгнө. За бамбаа юм уу, бодисын солилцоо юм уу? За эмэгтэйчүүдийн эмчтэр очино. За нөгөө эстроген тэр нас нь юу, сарын тэмдэг нь яаж вэ? Тэрийг үзнэ. За нэг цэвэршилтийн насны эмэгтэй байх юм бол за цэвэрших үед ийм шинжүүд илэрдэг юм а гин. Дахиад хөнгөн эмчилгээ. Энэ бол гамшиг. Гэтэл Америкт
Нөгөө 911-ийг дуудлаа гэхэд захын тэ парамедик 911-ийн тэ эмчин байдгаа тэр чин совилогч нар ч юм уу тэ тэр хүмүүс дуудлаганд явж байгаа шүү дээ. Захын мэрэгчлэлт нь уншилж чаддаг, гонж тавьдаг байхгүй. Энэ бол анагаахны боловсролын тогтолцооны гамшиг. Одоо нийгмийн хэрэгцээ шаардлагад одоо нийцсэн байгаа тэр томоохон салбарууд дээр очиж өөрөө онцлуулаа. Тэгээд тэрүүгээр гарахгүй байгаад ирэхээр л одоо эцсийн одоо очих хэрэглэх арга нь ламбо. За ламбо гэрээ. За тэгээд ингээд бүх ингээд арга чаргаа эргэлсэн. За тэгээд хамгийн сүүлд нь те ингээд тэр чи өөрхий судлаалагч нь маш их хугацаа орно. Дээд л надад 20 жил төгсөх юмхтэй явж сах иржсэн. Гэхдээ дээр үедээ 10 онд. Одоо бол тэр үед харьцуулахад хараагааг. Гэхдээ дунджаар цикл нь 2-3 жил. Гэхдээ 2-3 жил төгснө гэдэг чинь асар хэцүү шүү дээ. Тэгээ дээрэс нь арга ирэх нь ойлгохгүй. Харахад ирүүл шинжилгээнүүд нь зүгээр. Тэ гар хөлн бүтэн өвж байгаа юм байхгүй. Чи юугаар дутлаа гэж ингэж байгаа юм бэ те? Бити баашлаад байгаа чи бодлоо өөрчлөөс чи нөгөө эмчнэр ч гэсэн бас тэгдэг. Гэтэл тэр өвчнүүд маань нэрэд хэлдэг. Эмчийн сэтгэл өвдөн гэдэг чинь ямар хэцүү юм бэ? Ямар ч тэр анилгын угаад нэмэр болохгүй. За энэний оронд гар хөл маань хугарчихгүй яавта. Бүр хорт авдар тусчихгүй явдаа гэжсэн хүмүүс бас үйчдэг. Тэгвэл манай арга гэрийн ойлгох юм да ядаж гэдэг. Гэхдээ дээр үетэй харьцуулахад арайгааг болж байгаа шүү. Ард түмний сэтгцийн эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа. Яг өглөөр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо сургалт судалгааны тийм алба байдгийн. Тэндээс сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг одоо ард түмэнд эмнэлгийн ажилтнуудын дунд түгээх сургалтууд маш их зохион байгуулсны үр дүнд өнөөдөр бол 10 жилийн өмнөхтэй харьцуулахад магадгүй 5 жилийн өмнөхтэй харьцуулахад ковидын өмнөх үетэй харьцуулахад хамаагүй сайжирсан. За магадгүй энийг сонсож байгаа одоо сэтгэл засалч дээр очих хэрэгтэй болох нь тийм ээ. Тогтоогдсон хүн байлаа гэж бодъё л та. Одоо тэнд зориулж саянаас хойш багас хүргэл юм ярьж шүү л одоо тэр хүмүүс зориулж одоо нэг эерэг зүйл хэлээс одоо юу гэж хэлэх вэ? Яг зөв. Тэгэхээр одоо ийм ойлголт байдаг. Наадхан дөнгөж саяын ярьсан сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал, цаамагдгүй хий үзэгдэл дэмэрлэлтэй явагддаг зарим өвчин эрт онцлуулаад эрт арга хэмжээ авах юм бол дийлэнх нь бүрэн эмчлэгддэгий шүү. Эртэх тусмал сайн тийм ээ. Нөгөө талаар эдгээр өвчнөр хинч хизэж үхдэггүй шүү. Галзуурдаггүй шүү. Энэ өөрөө айгүй чухал байдаг. Яг гэхээр нөгөө хүн маань өөрийнхөө бодлыг нөгөө тал дамсрыг өдөртөж чадхаа болонгууд за одоо би ингээл өгч байгаа юм галзуурах гэж байгаа юм байна. Надад аврал байхгүй юм байна гэсэн ойлголттой болчдөг. Тэгээд бид нар чинь зөндөө газар явцсан байгаа шүү дээ. Гэтэл энэ бол хизээж өгдөггүй, хизээж галзуурж солиордгоо бүрэн эдгэрдэг өвчнүүд. Нилээ. Тийм болохоор одоо хүн болгон сэтгцийнхаа эрүүл мэндийн боловсролд анхаараасай. Өөрийгөө ажиглаж хайртай хажууд байгаа хүмүүсээ бас хайрлаж, халамжилж анхаарч байгаасай гэдэг үгийг хэлмээр байна. Миний эрүүл мэнд бол бас зөвхөн минийх биш, гэр бүлийн минь. Яг таны хэлжсэн одоо таны подкастыг бас би бас нэг сонссоо л да их гоё үг байсан тэр нөгөө би аз жаргалтай байх хэрэгтэй. Бас бусдыг аз жаргалтай амьдруулах үүрэгтэй. За энэ их гоё санагдчихсан. За окей, хамгийн сүүлийн асуултаа асуугаа тэгээд подкастыг өндөрлөе гэж бодож байна. За ирээдүйд сэтгэл засалчаар ажиллахыг хүсэж байгаа тийм ээ. За сэтгэл засалч эмчээр доосоо ажиллах хүсэлтэй тий суралцах хүсэлтэй хүмүүст одоо зориулж хүүхэд залуусаа бол та тэдэрт одоо зориулж юу гэж зөвлөх вэ? Тэгэхээр би боддгийн нөө эмч гэдэг утгаараа ингээл эмнэлгийнхээ бус салбарыг мэдэн шүү дээ. Мэдээж салбар болгон гоё. Одоо өнөөдөр зүрхний мэс засал гэлтэй үнэхээр гайхамшигтай. Мэдрэлийн мэс засал анагаах ухааны ерөн шинжлэх ухааны салбар болгон гайхамшигтай. Тухайн мэрэгжилтэндээ
Гэхдээ энэ дунд сэтгэл засал, сэтгэл судлал гэдэг салбар гойд илүү гайхамшигтай гэж үздэг. Яагаад вэ гэхээр хорвоо ертөнц хоёр тишээ хязгааргүй. Нэг нь сансар огторгүй хязгааргүй гадагшаа, нөгөөх нь хүний сэтгэлийн дотгошоо гүн рүүгээ хязгааргүй. Тэгэхээр сэтгэл засалч гэдэг хүн тэр хязгааргүй хүний дотоод ертөнцид ажилдаг. Тэндээс асуудлын хариултыг, асуудлын шийдлийг хайдаг учраас энэ бол миний хувьд бол хамгийн кайфтай байдаг. Маш сонирхолтой. Тэгээд дийлэнх нь үр дүнд хүрдэг, тэр хүний асуудал шийдэгддэг, өвчин нь эдгэрдэг учраас тэрнээс бас маш их таашаал авдаг. Тэгэхээр хүн болгон ингэх боломжтой шүү. Ийм чадварыг эзэмших боломжтой шүү гэж би шав нартаа дандаа хэлдэг. Тэгээд нөгөө талаар би шав нартаа хэлдэг зүйл юу гэхээр багш хүний бахархал шав нь өөрөөс нь илүү байхад. Тийм болохоор багш нараасаа илүү болохын тулд та нар сураарай, ажиллаарай, амьдраарай, судлаарай. Сэтгэл судлал, сэтгцийн эмгэг судлал, сэтгэл засал гэдэг салбарууд ч өөрсдөө гайхамшигтай байхгүй. За энэ дээрээ тэгээд өндөрлөе. Окей. За одоо мета подкастын уламжлалынхаа дагуу тийм. Сонсож байгаа сонсогчдоос зочин оролцогч маань ямар асуулт асуух вэ? Нэг асуулт асуугаад дуусгадаг байгаа. Сонсогчдоосоо би асуулт асуух нь. Ерөнхийдөө ямар ч хүмүүс сонсож байгаа байж магадгүй хүүхэд залуу соёотнууд тийм ээ. Энэ бол одоо 20 жил телевиз, радио янз бүрийн нэвтрүүлэгт орж исэн хүний хувьд анх удаа сонсож байгаа асуулт байна. Хэт жоохон боломжтой байна. Гэхдээ та өөрийгөө хэр сайн мэддэг вэ гэж асууад. Яг өөрийгөө бүх төвшөнд. Оюухныхаа төвшөнд, сэтгэл хөдлөл мэдрэмжийнхаа, үйл ухамсарлахынхаа төвшөнд өөрийгөө та хэр сайн мэддэг вэ? Та яг хэн бэ гэж. За окей. Энэ асуултыг үзэгчдээс асууж байна тийм ээ. За окей, мета подкастын энэ дугаар ийхүү өндөрлөж байна. За тэгээ өнөөдрийн дугаарт ариус сэтгэл заслын төвийн захирал, сэтгэл засалчинч, клиникийн профессор Эрдэнэт Римчман оролцлоо. 1 цаг 40 минутын урттай нэлээд сонирхолтой гоё ярилцлага хийсэн гэж ерөөхдөө бодож байна. За тэгээд энэ удаагийн дугаарыг сонссон үзэгчдээ бүгдэнд нь баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай.